За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Баяр наадмын урт хугацааны энэхүү амралтын дараа тийм ээ манай нүүд подкаст юм байна. 5 дахь дугаар гарахад бэлэн болоод байна. За тэгээд өнөөдрийн дугаарын маань зочноор За сайн байцгаана уу те одоо бит хоёр бол подкаста зогсоогоогүй шүү бас амарсан байгаа. Одоо ингээд тасалтгүй та бүхэндээ 2-7 хоногтоо нэг чадвал 7 хоногтоо нэг олон дугааруудыг ойр ойрхон бас хүргэнэ. Одоо таслахгүй гэдгээ бас амлаж байна тий. Амлаж байна. Ингээд тогтмол цаашаага явна. За өнөөдрийн дугаараар за Дамс сүрэн овогтой Бат сүрэн Монголын хамгийн залуу одоо шатрын ноён оргил цолонд хүрсэн. За хүрэхдээ Монголын шатрын хамгийн залууг 7 жилээр урагшаа ахиулсан 16 настай дэх мастер болсон гэдэг бол асар том бол үзүүлэлт байгаа. За тэгээд үүний дараагийн том амжилтуудыг дурдах юм бол өсвөрийн шатрын дэлхийн аварга. За дэлхийн аварга болохдоо мөн л 14 насны дэлхийн аварга гэдэг бол маш одоо чанартай юм болдог. За мэдээж бид нар бол түүнээс доош нас бол монголчууд бол маш олон болж исэн байгаа. За тийм байна. Тэгээд дараагаар нь одоо Азийн залуучуудын түргэн тоглолтын аварга. За мөн насан туршидтын зүүн Азийн аварга те өсвөрийнхаа бас одоо өсвөртэй байхдаа Азийн аваргуудад оролцохдоо нэг мөнгө 2 хүрэл медалийн шагналт байранд орж ирсэн. За ингээд амар урт ингээд амжилтуудыг нь бол дурдж जैन. Тэгээд мөн одоо насан туршидтын шигшээ тэмцээнд 12 13 настайдаа бол шалгарч ирсэн. Тухайн үед бол бас нэлээд ингээд 12-13 та залуучууд бол их бага насандаа шалгараад тий олноороо шалгарч ингэж түүхийг бүтээлцэжсэн. За тэгээд мөн өсвөрийн одоо 4 удаагийн аварга ингээд одоо амжилтууд нь ундрахгүй царайлаг ингээ Батцүрээр оролцож байна. За тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Батцүрэндээ их баярлалаа. За юуны төрөнд Батцүрэн сайн явж ирсэн үү? Сая бас дэлхийн цом тий цомд анх удаа оролцсон. Шууд одоо ойрын сонь сайхнаас нэрээ. Сайн явж ирсэн үү? Тэмцээний сонь сайхан анхны дэлхийн цом ямар байваа? Тийм аштайхан болсон гэж бодож байгаа. Яг сая анх удаага дэлхийн цомд оролцсон. Тэгээд энэ удаа жоо 208 хүн олон хүмүүс оролцсон эрэгтэй ч тийм. Тэгээд өмнө жил нэг шууд 128 хүн асагдагчдаар үзсэн. Энэ удаад 208 хүнээс тунж үлдээ 121 тунж үлдээд асагдагчдаар явсан. Тэгээд яг жоохон юм системийнх нь одоо форматаар нь жоохон туршлагагүйсэн юм болоо. Тэгээд жоохон юм одоо хайр тоглолцлаа. Жоохон тиймэрхүү л явж ирлээ. Тэрнээс бол өөрөөр их гоё болсон гэж бодож байгаа. Зөв. Нөгөө одоо ковид мовидтой гээл те олон асуудлууд юу байсан. Тэгээд явахаас өмнө юу бэлтгэлээ хэрсэн хангаж явсан сэдлийн цонд. Тийм ковидтэй гээд бас юу олон хүмүүс цуглуулахгүйгээд бас бэлтгэл бараг нэлээ сайжирсан баг. Тэгээд явахаас өмнө нэг 2-7 хоног бичлэн багтайгаа уулзаад юу бэлдсэн гараа дунд үегээд үе шаттай гарна. Тэгээд ер нь бол дэлхийн цом гэдэг энэ том тэмцээнийх нь яг юу зориултыг бэлдэж чадаагүй л ах. Зүгээр нэг хэсэг те өөрхөө одоо мартсан зүйлээ сэргээж тэгээ нэг жоохон гүнзгийрүүлэх зөв юм татсан даа нэг одоо бэлтэж чадсан. Ер нь бол яг өөрийнхөө ханаар өөрийнхөө байгаагаар өрхөдөө бол ихсэн оролцоод ирсэн ба шүү дээ. За тийм байна. Тэгээд уламжлалт ёсоор те бидний хамгийн ихний том одоо хэсэг маань одоо Батцүрэнгийн хүүхэд ахын насндаа хэдэн наснаас шатар сурсан юм бэ? Анхны багш нар хэн байсан юм бэ? Анх шатарт яаж дурлсан юм бэ? За энэ талаараа дэлгэрүүлээд ярих юм бол. Тэгээд бас түн дээр нэмэхэд бас шатартай одоо хэрхэн холбогдсон тий анх. Тэгээд одоо шатрын яг юу нь одоо Батцүрэнгийн одоо сонирхлыг татсан юм. Мэдээж одоо 16 наснда их мастер цолонд хүрнэ гэдэг бол асар их сонирхолтой хүүхдээсэн болов гэж харж байна л да. Тэгэхээр юунаас одоо хамгийн сонирхлыг татсан юм бэ гэдгийг. За ингэ сайхан түүх яриач. Би нэг анх 6 настайдаа Эрдэнэтэд амьддаг байсан. Тэгээд 6 настай жоохон ингээд сахилгагут те айгүй олон суудаг. Тийм байхад одоо манай өвөө маань суулгах сурах гад имэмэнд суулгах сурах гад тэгээд өвөөгөр шатар заалгасан. Тэгээд анх удаа ингээд заалгахтаа айгүй шууд ингээд ороод бас ингээд дурлж үзсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд хичээлийнхаа дундуур хичээлээ тараад ч юм уу байнга ядаг шатраад автдаг те өглөө нь очиад бэлж байгаа өдрийн хичээл яваа нэг тиймэрхүү юу зочоор явсараад
шатарт ер нь л орж ирсэн. Тэгээд анх Эрдэнэттэй болохоор Начин Баяр багш нар явдаг гэсэн. Начин Баяр багшиг тэр хүмүүс сайн мэдэх ах. Анхны багш маань тий спортын мастер сайхан нөгөөний сонирхчдын юу усыг аврахт төгөөсөн. Анхны багш маань Начин Баяр багш дараа нь тэгээд хүлээ багш, жигээ багш гэдэг олон багш нар явж ирсэн. Анх 6 настайдаа сураад яг 7 тагаас тоглож эхэлж ирсэн. 6 тагаас 1 жил гарan сураад анх гархангаад нэг өсрийнхаа тэмцээнд орж ирсэн. Тэр яг тэмцээнийг санахгүй байна. Тэнд орж тоглоо. Тэгээд хамгийн анх медаль авсан гэвэл нөгөө 14 онд өсрөх улсаа анх хүрэл авчихсан. Тэгээд энэ бол жоохон юу зоригтой болж ирсэн гэсэн юм да. Үсээ одоо төрүүлэгч гэдэг юм тий. Тэгж л энэ ихсэн дээ. Аха. Тэгэхээр 2014 онд хэр чинь одоо 10 таа. 10 настайдаа. Тэгэхээр 7 настайдаа шатар сураад 10 настайдаа. 6 настайдаа. Аха тийм 6 настайдаа. Тэгэхээр ерөөд бол анх яг бол өвөн зааж өгчээсэн юм шүү дээ. Өвөө нь өөрөө шатрын ямар төвшөнтэй хүн бэ? Өвөөгийнхэн талаар дэлгэрүүлээд ярил. Манай өвөө юу спортын мастер салтай. Аюусран гэдэг. Энэ хавтууд энэ бүгд таньдаг. Цогоо үедээ мэдээж сайн дуулжсэн. Одоо юу улсын авар баг болох шахсан гэж ярьдаг хүмүүс. Тэр үедээ нэлээд сайн байсан. Мэдээж ойлгож ирсэн баг тэр үед. Тэгээд өвөөгөр өштэй залгаад эхлээд хамгийн анхны зорилго нь өвөөгөө ойцох болж таарж байгаа шүү дээ. Тэгээд анх нэг гоё юм түүх гэх юм бол нэг нэлээд баг 7 таа одоо жил гарна бэлдээд тэгээд өвөөгөө хоцсон аахгүй. Тэгээд дараа нь явж байгаад яг хоцсон гэдгийг мэдээгүй байлаа. Залбар хожигдож өгсөн байт юм байлаа. Тэгээд дараа нь тэрийг мэдчихээд айгүй сэтгэл гонсойж байгаа чинь. Тэгээд яг чажаагүй мэн та сайн болоогүй мэн та гэд тэгж бас яажсэн. Тэгэхээр би хараа нөгөө нэг өвөөгөө яг ингээд заалгуулад ингээд гэртээ эхэлсэн хэрэг нөгөө өвөө нь энэ хамгийн залуу их мастер болоход анхны бас том хүчин түлхэж болсон юм болов уу гэж бодоод сая ингээд яриулж байгаа. Тэгэхээр спортын мастер цолтой насан туршидтын авраг одоо болох төгсөн те нэлээд сайн тоглолт өгсөн гэхээр ерөөхдөө болж бас шатрын удамтай суурьтай байсан байна тийм ээ. Аха тэгээд бас нэмэлтээр л одоо магун сүрэнгүй бол одоо Эрдэнэтийн шатрын холбоо тийм Эрдэнэтийн шатрын хөгжилд бол бас нэлээд том хувь нэмэр үзүүлж байгаа одоо Ахмад шатарч юм байгаа. Одоо ч гэсэн одоо магун одоо Эрдэнэттэй тоглосон тийм байгаа. За ингээд анхны тэмцээн анхны медалаа хэдэн нас 6 таа хамгийн анхны тэмцээний авсан медаль нь ямар хөө медаль байсан. Тэгээ улсын авраг бол 10 настайдаа хүрэл байсан юм байна. Тийм. Хамгийн анх юм бол аймагтаа л авчихсан юм байна. Аймагтаа бас юу анх нөө цодорхөөд тий бас дотрууд шалгарч ирэхэд бол аймагаас ирэх авдаг нэ эхний 2 хүүхд шалгарч ирдэг байсан англи болгондоо. Тэгээд манаас нь 2 бас сайн хүүхд байдаг байсан. Тэгээд тэр хоёроо ерөөсө хожиж чаддгүй байсан. Дандаа 3 дугаар хартаараад ингээд шалгаж чаддгүй яваад байдаг гэсэн. Тэгээд нэг удаа шалгараад юу тэгээд содорууд ирээд шууд хот руу шилжээд ирсэн яг тэр үедээ. Тэгээд хот руу шилжиж ирэхдээ юу шууд шаттайгаа бүнцгээ бэлдээд содоруудээ шууд анх ирээд шууд мөнгө медаль авчихсан. Тэгээд тэрнээс хойш нэг мөнгө дахиад нэг мөнгө тэгээд нэг хүрэл тэгээл содоргүй маань нас дууссан да. Ааха зөв. Медаль авч чадаагүй л. Ааха. Товч асуухад хэдүүлээ бол ингээд цаашаа дэлгэрүүлээд ярина. Товч асуухад тэр ялдаггүй байсан хоёр өрсөлдөгч нь хэн бэ? Насных нь одоо бас супер одоо шатрын мэрэгжлийн тамирчид байгаа шүү дээ. Цоллон төрцсөн тий. Юу Эрдэнэт одоо нэг Эрдэнэтийн сайн таних ах Бачаргал гэд байна гэдэг. Сайн таних ах. Нөгөөд нь бас Бацэрэг гэдэг. 3 бат гэдэг байдаг. Бацэрэг нэг байна. Нөгөө Эрдэнэттэй юм биш үү? Аймагаас шалгаж ирж байгаа. Тэгээ бид гурав бас нэлээд сайн би нэг хорсолдог байсан юм аа тийм. Тэгж ирдэг байсан. Одоо Бацэрэг маань юу Штрасаа нэлээд өндөрөд төгсөж байгаа. Бачаргал маань л авилж байгаа. Гибэр байгаа. Эрдэнэтэй ойлаа сурж байгаа. Зөв. Тий. За би бас нэг олон ингээд үзэгчдээс маань бид нарт бас ингээд санал сэтгэгдэл хэлсэн. Нэг тэмцээнд ороод одоо ингээд шууд медаль аваад тэгэл ингээд яриа маань дандаа ингээд амжилтууд дандаа ингээд тэмцээнүүд ингээд өрнөд байна гэсэн тийм. Тэрнээсээ хэдүүлээ нэг жоохон наашлахад яг яаж Батсуурын шатар дуртай болсон? Яг юунд нь дуртай болсон тийм. Яг тэр нэг бэлтгэл сургуулийн процесс яаж явагддаг байсан? Тэр анхныхаа тэмцээнд ороход медаль авах байсан үе. За тэр улсын аваргын хүрэл медаль хүртэл явах тэр нэг одоо 3 жил 4 жил яаж өрнөлөг байсан тэрийг жоох ингээд хэдүүлээ задлаад яриа. Тэгэхээр
хамгийн ингээд дуртай болоод эхэлсэн гэсэн шүү дээ. Яг юунд таалагдсан. Зүгээр ингээд санаж байгаагаасаа хэлвэл бас хүүхэд байсан. За, ер нь санаж байгаагаар гэх юм бол эхлээд мэдээж ном үзсэн тий. Мэдээж сурж байгаа юм чи ном үзээд тэгээд мэдээж гой хожлоод харна. Тэгээд тиймэрхүү юм дээр ингэж үзэх юмсан гээд бас нэлээд юу хүсэл төрнө. Тэгээд тэгж бас юу сурахын тулд яасан болов уу гэж бодож байгаа. Одоо нөгөө ном үзээд өрөг үзнэ гэдэг нь тактикийн том цохилтууд тий. Комбинацууд тэдгээрийг хараад за тэгж анх орсон болов уу гэж одоо өөрийгөө боддгийн. Гэтэ өөрөөр зөндөө шалтгаан байгаа хэл та. За яг юу анх ном үзсэн. Тэгээд энд дээр нөгөө нэг гэр бүлийн яг зөв ээж аавынх нь оролцоо ямар байсан бэ? Хэрхэн бас хүүхэд яг тэр хүүхэд ах үед нь бас хэрхэн шатарт ингэж ханддаг байсан бэ? Юу бага байхад бол мэдээж шууд дэмждэг байсан. Яг юугүй зовлонгүй. Том энэ хотод шилжиж Улаанбаатар шилжиж ирсэн ч гэсэн ер нь юу тэмцээр ирсэн. Яг жоохон юу хэцүү байсан тахалтай мэдээж тэмцээнүүдэд те шагнал авч жагаад мултарсан тиймэрхүү тохиолдлууд бол зөндөө байсан. Гэхдээ арга гэрийн юу тусалцаа бол амжилтахад бол маш их хөв хэлсэн. Ялангуяа манай аав минь санхүүгийн дэмжлэг гэдэргээд бас те олон асуудлууд дээр шийдэж өгчсэн. Энэ дээр одоо яг зөв. Одоо нөгөө нэг зарим эцэгчүүд байдаг. Одоо ялангуяа миний хувьд бол бага насны тамирчид аягүй их бэлддэг. Тэнгууд ингээд хүүхдэн тэмцээнд ингээд тоглоод 2 жилийн турш ингээд яг медаль авахгүй за усын аврагт ороод ингээд тим үеуд аягүй хэцүү. Багш хүний хувьд хэцүү, эцэгхийн хувьд хэцүү. Тэнгууд эндээс нөгөө нэг яг 6-тай, 7-тай, 8-тай, 9-тэй энэ үеүүдэд нөгөө нэг за энэ хэдийг гүйцэх гэж бас нэлээд цаг хугацаа, хүчин чармаалт, effort шаардах юм байна гэд болчдөг. Шатаар сүндэрчдэг байхгүй. За математик явъя. За одоо ялангуяа 9 настай хүүхдүүд ч одоо нэг 5 дугаар ангид орно гэх тээ. Тэнгууд энэ үеүүдэд нь яг аав ээж нь яг яаж хүлээж авдаг вэ? Одоо нөгөө нэг үеийнхээ 2 хүүхдийг гүйцэтгэв байгаад байсан. Дандаа 3-т ордог байсан. Яг энэ үед эцэг их ямар зөвлөмж өгдөг байсан. Эцэг их тухайн үед ингээд хүүхэд байхад ингээ анзаахад 8-тай 9-тэй яг ямархуу сэтгэлдлүүд одоо эцэгчүүд гаргаж ирсэн бэ? Дурсамжууд. Тийм тэр үедээ бол мэдээж баг шууд тэгээ шууд дараагийнх нь юуг тоглолтыг бараг шууд яриад өвдөг байсан байж. Тийг сандаг юм дараа нь хожиж шүү гэдэг те. Дараагт нэг болноо те нэх явахгүй зэмлэхгүй. Дараагт нь тэгж шүү сайн бэлдээрээ гэх те. Энэ тэгж олон удаа тэгж юм нь бол урам өгжсэн байх гэж энэ зүгээр л нэг юугаар санахад хальт санахад энэ бол олон тэгжсэн. Энэ тэр ч их нөлөөлдөг байх. Одоо өсрийн хүмүүстэд бол ер нь техникэл аягүй чухал гэж бодож байгаа. Тэгэхгүй бол те аягүй шантрахад амархан байх. Хэлсэн боддог байх гэж бодож байгаа. Энэ дээр яг эцэгхийн нөгөө тууштай байдал нугаршгүй тэр хан. Тэр нөгөө байнгын урам өгдөг. Тийм урам өгдөг. Яг дараа чинь. Гэхдээ хамгийн гол нь ирээдүйд нь ихтгэлтэй байна те. Хүүхдийнхаа ирээдүйд. За миний хүүхэд бол ирээдүйд ингэнэ гэд урам тэрний нөгөө дараагийн юмыг хараад дараа болноо дараа хоёлаа чаднаа гэд яваад байна гэж чинь. Зоригжуулсан байна. Ирээдүйд итгэхэд яваад байна те. Ерөөсөн өнгөснийг бол ярьдгүй байсан байна шүү дээ. Мэдээч бол хүүхэд бол мэдээж одоо өөрөөхөө бүхэл юм зориулаад тоглосон ба тий ямар ч хүүхд хожигдох төлөө тоглохгүй тийм ээ тэмцээнд өрсөлж байгаа хүмүүс бол тэгэхээр тэрийг бол одоо буцангийн аав гэж тийм ээ маш сайн ойлгодог байсан байна шүү дээ уусаа тэгэхээр хүүхдийг хит их ачаал өгөхгүйгээр үргэлж зоригжуулж цаашд нь ингээд дэмжиж тийм ээ мэдээж яг шатрынхын нүүдлийг зааж өгөхгүй ч гэлээ гэсэн үгээрээ тийм ээ аавч нь бол маш их зөвлөгөө өгж явдаг байсан байна. Бацүрэнгийн одоо ингээд яг л энэ бол яг нөгөө нэг үерүүгээ ингээд гарч ирж чадахгүй байгаа хүүхдүүдийн зовсон л доо. Тэгэл ингээд би юм чадахгүй юм байна гэл. Сүүлийн үед ялангуяа хүүхдүүд чинь бүр стресстэй болцсон байгаад байгаа. Нөгөө Бацүрэнгийн үед бас яг тэр нэг нохгүй байгаад байгаа тий. Ирээд дандаа ингээд алтаас зулгаагаад алдаад байгаа. Тэр үед өөрт нь ямар байсан яг? Тийм мэдээж хэцүү тийм жоо оролттой байсан л ах. Яг гарч ирэхгүй яг тийм яг хэцүү шатаад авахгүй бас олон тохиол байсан. Тэ одоо ингээд яг хичнээн бэлдээч дараагт тэр хожихгүй бас хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд ямар хэцүү юм бэ гэж бодож магадгүй ялангуяа томчуудад бол одоо томчуудтай насан турш хүмүүстэй тоглож байгаа хүүхдүүдэд бас тийм бодол бас нэг юм байдаг. Энэ томчуудыг дийлэхгүй гэдэг юм уу те. Тэгээд энэ томчуудыг хожихад дээшээ гарахад аюу хэцүү байдаг. Дээшээ агс төвшрөө тоглоход аюу хэцүү. Тэгээд аюу сайн бэлдсэд авах болохгүй. Ер нь тэгээд яг ийм шатыг давахын тулд жоохноор ингээд урагшилж би бол өөрөө тэгэж дээшээ гарч ирсэн. Одоо бэлтгэрээс гадна одоо
тэр үнийг судалж болно. Жоо чансаагаа жоохон архиулаад бидээс том хүмүүстэй сайн чатчтайгаа тоглоод тэгээд эхлээд одоо хожигддаг байлаа гэхэд юм уу дараа нь одоо тэнцдэг болно тий. Тэгээд дараа нь дахиж жоохоноор илүү байлаа тэгээд хожихж үздэг. Тэгэж жоохоноор шахаж би тэгэж энэ сайн чатчтайгаа энэ зэрэгцээ болж ирсэн. Тэгэхээр маш зэгцтэй тэгээд нэг юу зорилгоо маш тодорхой ойлгосон юм шүү дээ. Шууд одоо нэг үсрэнгүү биш. Яг ингээд товч тодорхой. Одоо өнөөдөр би хожигдсан бол маргааш тэнцэн тий. Дараа нь хожино. Үе шаттай. Одоо бид нар ч юм болохоо нөгөө заримдаа хүмүүс чинь шууд нэг үсрэнгүү хөгжлүүд тэмүүлээд идэв шүү дээ тий. За өнөөдөр тэгсэн маргааш бол би заавал хожино гэл тэгэл хожигдгуудаа шантардаг тий. Тэгэхээр ер нь бол зорилгоо маш зөв тодорхойлж ресторантай явах нь бол маш үрдэн хүрдэг байна. Энэ дээр бол нөгөө нэг би бол одоо ингээд шавнартай хэлдэг байхгүй юу. Жишээлбэл ингээд дийлэнх бас өсвөрийн тамирчдын зарим нэг алдаанууд нөгөө багш нь л алдааг нь хэлж өгөх хэрэгтэй гэж бодчих. Гэтэл өөрөө нөгөө хожигдчууд яг хаана алдчихгүй нөгөө гараагаа үзээд гэртээ ирээд тэгээд тэрийг засаж сайжруулад ордог. Гэтэл ингээд зарим хүүхдүүд ч юм уу надад жишээлбэл хожигдсон байлаа гэхэд дараа нь би яг тэр гараагаар тоглоход тэрийг засаагүй орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нэг өмнө байсан өөрийнхөө тоглосон үүрэг дээр маш их би бол ажилдаг байсан. Энэ дээр Батсүрэн бас өөрийнхөө үүрэг дээр яаж ажилдаг байсан хүүхд багтаа. Тийм, ер нь бол хоцсон багтаа харин нэг хоцсон өргөнүүдээр л их анализ хийдгээ санахгүй. Хожигдсон өргөдөө мэдээж байнга юм. Тэгээд юм дээр ямар боломж дээр алдсан байна те, ямар боломж өнгөрөөсөн байна. Тиймэрхүүнүүд бол дандаа анзаарч байна. Гэтэ дараагт тэр тэгж орж ийн гэсэн баталгаа. Байхгүй тийм. Тэгтээ харцсан. Хэрэгтэй дараа баталгаа. Иймэрхүү юм өөр хүн дээр ч орж ирэх юм ч те. Иймэрхүү юмудаа үздсэн. Тийм тэгээд өөр хүмүүс өөр юу хөлрүүдийн мэдээж бүгдийг харна. Өөр хүн дээр ч хизээч орж ирэх юм ч те. Тиймэрхүү юмудаа дандаа анализ хийн. Хитэд бэлэн байна те. Хитэд бэлэн байна те. За ингээд яг нэг хүсэж байсан хэсгийг бид нар бол ярьсан шүү. Ерөнхийдөө бол манай подкаст бол бүр ингээд тулцсан бэлтгэлтэй бүр ингээд ангиж бол бид нар чөлөөтэй яриа те. Энд чинь бас одоо миний хувьд Баярмаа хөтлөгчийн хувьд ч те оролцож байгаа зочдын маань хувьд зүгээр шатарчд хоорондоо уулзаж буу халж байгаа. Ийм л хэрэгтэй яриаг. Тийм тэгээ бас хэрэгтэй яриаг өгөхийг хүсэж байгаа те. За тийм байна. Ингээд хэдүүлээ одоо Батсүрэнгийн 10 настайд өсвөрийн улсын аварга хүрэл медаль авсан юм байна. Өсвөрийн улсын аваргт те. Тэгээ дараагийн ерөнхийдөө хамгийн ихний яг нэг юм төвшин ахиад том үзүүлсэн амжилт юу байна. Тэгээд гадагшаа тэмцээнүүдэд ихээр хэдэн настайгаас эхэлж оролцож эхэлжсэн байна. 2000 би 10 настай юу өсвөрийн улсын аваргатаа хүрэл аваад тэгээд дараа жил нь шууд алт авч ирсэн өсвөрийн улсын аваргатаа. Тэгээд энэний дараа болохоор гадаадд үзье гэсэн тий. Гадаадд явж гадаадын хөлтөдтэй тоглож үзье гээд 2013 онд Арабын нэгдсэн Эмират улс Араб улсад өсвөрийн дэлхийн аваргатаа орж ирсэн. 13 онд гэдэг чи одоо 11 настай биш ээ 9 настай 10 настай тоглож ирсэн. 9 10 настай. Тэгээд тэнд 11 өөрөө тоглодог. Анх удаа явж байгаа. Нэг юу төвчтэй мэдлэг байхгүй. 11 тоглодог. Чансаа байхгүй, гадаа чансаа байхгүй. 13-нд олуулаа явжсан. Тэгээд 11-ээс 7 оноотой гарчсан. Айгуу сайн гарчсан. Анх нөгөөнийг 5.5 гээд 50% оноо авах зорилготой явж байгаа ч энэ анх гадаад ямар ч юу байхгүй, мэдээлэл байхгүй. Тэгээд 11-ээс 7 аваад гадаад чансаа шууд 1740-ыг авчихсан. Хотоо чансаа болохоор 1900 гээд айгүй хүн дээр авчихсан. Тийм байна. Тий. Тэгэж анх гадаадынхаа тэмцээнийг эхлүүлж ирсэн. Тэгээд 9 настай дэлхийн аваргат гэдэг чинь нөгөө нэг тулцсан насандаа биш 9 10 хүрч дүү байхдаа явсан байна. Дараагийн жилийн дэлхийн аваргат оролцсон уу? Дараагийн жилийн тэмцээнд Улсын аваргат төлөвлөсөн шүү дээ тийм ээ. Ороогүй санагдаж байна. Азийн аваргат орсон санагдаж байна. Тайван улсад орсон санагдаж шүү. Тэнд төрүүлж юу кандидат мастер авчихсан. Дид мастер авчихсан. Төрүүлж. Төрүүлсэн цалаа авдаг. Тэгээд 15 онд Сингапур явж фиде мастер авчихсан санагдаж тий. Тэгэж ингээд нэг бас тийшээ. Зөв. Тэгэхээр 15 онд фиде мастер хэр чинь хэдэн настай та? 11-т. 11 настай фиде мастер тий. Маш бас тэгүү том үзүүлэлттэй. Нэлээд том үзүүлэлттэй шүү дээ тий. Ер нь 11 наснда фиде мастер авсан хүн бол зөвлөг бол ерөнхийдөө бол тодорхой тий. За би бол угаасаа ирээдүйтэй тий олон одоо их мастер. 15 онд фиде мастер авахдаа ямар тэмцээнд орж ирсэн бэ? 15 онд Сингапурт за ямар тэмцээнд орчлаа. Бас юутай
Азийн сурагчдын аварга болоо. Сурагчдын сургуулиудын сурагчдын сайн нэрээ сурагчдын Азийн аварга болсон шүү дээ. Тийм яг Тэр тэмцээнд. Тэгээд төрүүлээд FIDE Masters солонд. юу нэг хоёроо хувааж ижлсэн гэх юм уу те. Нөгөө баасан сүрэн. Манайс баасан сүрэн те адилхан оноотой гараад нэг хоёр дураараа хувааж хоёлоо FIDE Master хийсэн. Оо бас гоё юм шүү дээ. 2% оноо бүгд адилхан гарчсан. FIDE Master хийсэн. Бас онцлог зөв. Тэгэхээр одоо нөгөө нэг за багшаа одоо нэг 14-т нэг FIDE Master болчоод ингээд 12-т нь багтаж эсвэл болгоё гэдэг эцэгчүүд байдаг. Тэгэхээр бүрэн боломжтой тий. Энд чинь 10-т, 11-т FIDE Master дэлхийн шатрын холбооны мастер болж исэн бодит жишээ. Бодит байна гэдэг. Сууж ин тий. 14-т болсон ч нэг оройтхгүй л ах л та. Тий 14-т болсон ч нэг оройтхгүй. Би ч 14-т болж исэн. Цаалаа гэдэг аахгүй тий. Тий. Тэгтээ бас боломж бүрэн байна тий. За тэгэхээр одоо хэдүүлээ сая олон улсын тэмцээнд оролцож исэн тий. Тэгэхээр хамгийн анхны медаль нь тэгэхээр чинь сая юу юм биш үү? Азийн аварга 50 тий. Яг тэр үеийн сэтгэл ямар исэн бэ? Нэр ингэдэж нөө гадагшаа тэмцээнд ингээ хөөхдөд явна шүү дээ. Амар сандардаг заяо. Одоо ингээд би явал ингээд анхны тэмцээнд ингээ явж байхдаа яаж өсөх гэж байгаа. Өөлөх айдаал. Тэг аюу хэцүү байсан. Тэгтээ яг нэг эцэг их яваагүй, багш давсалжуулагч яваагүй тий. Ганцаараа гачаад ингээ орцсон. Яг нэг хүмүүсээ дагаж яваад. Тэгмэд нэг сэтгэл зүйн хувьд бол аим хэцүү л байд юм байлээ. Энийг бол одоо заримдаа ингээл орой орондоо ингээл бүдрийнхөө өөрийг бодоол те тэр чинь хинч ингээл сэтгэл зүйн зөвлөгөө өгөхгүй чи ингээл тайван байх хэрэгтэй маргааш гой тоглоно өмнөхөө март гэдэг ингэдэггүй. Тэгэхээр маш хэцүү байсан. Бацүрэнгийн хувьд анхны тэмцээн сэтгэл хөдлөл ямар байсан? Тий 13-нд бас Дубай явчихсан би бас юу ганцаараа явжсан. Тий эцэг ихгүй. Бас тийм зөндөө байлгүй яах вэ? Бас юу хамгийн яг тиймхүү асуудал гарахад юу манай баярмагч юу аштын ээж баярмагч маань юу одоо айгу сэтгэл зүгээр дэмждэг байсан. Хожиж гарч ирэх юм бол тийм авч өгнө гэд айгу нэг юу гастрэг бай тээ нормогод яг тиймэрхүү тохиолдол айгу урам зориг ороод ээж хам бол тийм авахулна гэ тээ багтаа хожиж туртай байлгах идэх юм байсан. Тэгээд тэгж одоо сайн төгсөн. Тэр айгүй нөлөөсөн санагдаж байна. Тэр нөгөө нэг яг юм ахуулна гэхээсээ илүүтэй урамшуулаад байна шүү дээ. Урамшуул мэдрээд ирэнгүүт ингээд нэг юм сэтгэл санаа эд ис хүртэл ингээд хүүхдэж яг тэгдэж шүү дээ тий. Нэг хожоод гарч ирвэл тий ингээд дахиад очичил дахиад авах юм байна даа гэх тий. Бас ингээд нэлээд урам ингээд баггаар ингээд олондоо ишлээд байдаг. Тэгж сайн төгөлжсэн. Тэгэхээр бас анхны тэмцээнд нь бас ингээд урам өгчтэй. Тэгэхээр бусад эцэгчүүд ч гэсэн ингээд өөр ингээд дагаж яваагүй хүүхдүүдийг дэмжээрээ. Маш их болсон шүү дээ тий. За ингээд би бас нөгөө юуны талаар ярих гэж бодож байна. 13-тай байхдаа насанд хүрэгч Монгол улсын одоо аварга шалгуулт 3 шаттай явагддаг. Тэгээ анхан шат гэдэг бол одоо 2100-ээс доош рейтингтэй Монголын бүх тамирчид оролцоод түүнээс 30 хүнийг аваад дараа нь хагас шигшээ гэж болдог. Хагас шигшээд нь болохоор өнгөрсөн жилийнх нь улсын аварга одоо өнжөөд бусад бүх хүмүүс хоорондоо ингэ тоглодог. За тэгээд энэ хагас шигшээгээс нийтдээ 11 хүн авдаг те. Тэгээ ерөөдөө бол ингээд жижиг болгон заримдаа ингээд өндрийг 13 муу авсан үе бол байгаа. 11-ийг аваад тэгээ 11 болцсон. Тэгээ өнгөрсөн жилийнх нь улсын аварга нэмэгдэж орж ирээд энэ 12 хүн Монголын тэр оны шилдэг 12 гэсэн үг шүү дээ. Тоглосон. Энэ шилдэг 12-т бол 13-таа багтчихсан. Тэгээд энэ үед бол бас 12-т амар төвшин, 14-т гаан эрдэнэ гэдэг яг одоо нэг үеийн те алалцдаг. Бас найзууд тийм би нэгэ хурцалдаг амар сайжирсан байхгүй тийм. Тэгэхээр энэ шигшээ тэмцээний талаар яриач хаг шигшээд ингээд шалрахтаа та гурав бас хоорондоо ямархуу байсан. Тэгээд энэ талаар сонсъё. Тэгээ бас нэмэлт бас юу асуумаар нэг юм сэтгэл зүйн талаар асууч тий. Тэг чи одоо дөнгөж байгаад яг шилдүүдтэй тий насан турштай улсын аварга дингүүд 13 настай хүүхд одоо 13 настай Батцүрмэн тухайд одоо сэтгэл зүйн үед бол бас ямар тэг тэмцээнд оролцсон бэ тийм тэр талаар. Өмнө ороод нэг удаа ороод үдцсэн байсан баха 12 таа болов. Тэгээд 13 таа шалгарахтаа болохоор бас юу жоохон туршлагатай тий. Бас төдөө оноо бо шалгарна гэж бас баримжаатай. Тэр үедээ би 5-аас 2.5 оноотой байсан. Хаг шигшээд. Тий хаг шигшээд тэнцэн. 5-2.5 гэж 2 ээжтэй нийт тэнцсэн. Айгуу муу явжсан гэсэн үг шүү дээ. Энэ мөрөг шалрах
боломжгүй айгүй ийм нөхцөл шүү дээ, тий. Хэцүү нөхцөл. Айгүй сэтгэлзүйгээр унтсан байгаа шүү дээ, тий. За баг байхгүй болчлоо даа гэдэг чинь тий. Тэгээд маргааш нь хурж ирэхдээ за яг тэмцээнээс жоохон аштайхан дуусгах чи гэж ирж байгаа шүү дээ, тий. Тэгээд гэж цаашаа нэг яахгүй. Хагшиг шидхой хэд тоглосон нийт? 11 тоглосон. Тий. 6 өрг. Тий 11-ээс энэ 7 оноотой шалгардаг. 7.5-тай бол энэ бол найдвартай. Тэгээд 11-ээс 7 гээд 2.5 олдсон. Тэгээд дахиад нэг хожигдод ер нь бараг л хэцүү болж исэн. Тэгээд цаашаа өөрийгөө нэх зовоохгүй. За ингээл явжлаа гэж байгаа тим маягтай. Тэгээд эхний 2 өргөө ингээд хожоод. Тэгээд дахиад цаашаа ингээд нэг хожоод айгу тийшээ гараад ирсэн аахгүй. Тэгэхээр чин 8-аас 5.5 тий 8-аас 5.5 гарч ирсэн. Би 5-аас 2.5 тахта 5 дарж яаж зарж ирсэн. Тэгээд шууд залгарсан ах тий. Тийм биш. Тэгээ сүүлийн өргөө бол ер нь 7.5 таа болчихсон. Сүүлийн өргөө нэг дээр бослохоор амлуулж ирсэн тий. Шууд нэг дээр гарч ирсэн. Тэгээд 3 хожиж гарч ирэхдээ үн шанстай байна гэд бас жоохон сэтгэл гайг болоод байж шүү дээ. Сайн бэлтгэлээ болохгүй байна да гэд. Тэгээд тэн дээрээс жоохон бэлдээд юу хоёр цагаанаар тарчсан. Хин их очиж тухай. Тухайд юу Галмантах ах, Амгаланбаатар ах хоёр тай цагаанаар тарчсан тэр үед. Тэгээд Тэнгистэй тарчсан. За өөрчн тэгээд бас гэх юм байна. Тэгээд нэг хүний нэг санд байна. 5-аас 2 ахстай байхдаа 2 ажиж гарчсан те. Тэгээд яг юуныхаа сүүлийнхээс 3 дахь өргөө Галмантахаа үжээ дэшээ яг жоохон боломж гарч ирчихсэн хэрэг. Тэгээд цаашгаа ахаа цагаанаар тараад улам бүр шанстай болчихлоо гээд. Тэгээд цагаанаар тарах юм чи хожих бас ч үтэй. Жоохон боломжтой байна да гэж сайн бэлдээд. Тэгээд яг сайн яг бэлдснээр орж иччихсэн хэрэг. Тэгээд айгу юу баяртай. Тараг өргөн Амгаланбаатар хахтай байлаа. Айгу амархан иччихсэн. Гараан дээр нэччихсэн. Тэгээд бүр урамтай болчихсон. За ямар гоё шалгарч байгаа вэ тий. Тэгээс нэг бүр айгу баяртай хөөртэй шалгарч ирсэн. Сүүлээр хамаагүй болцсон. Тэгэж ихшээр авчихсан. Зүг тэр чинь юу хоёр юутайгаа таараагүй. Хоёр эсрийнхаа тамирчтайгаа таараагүй шалгарч ирсэн. Айгу нэг доороос огцом гарч ирсэн болохоор. Нөгөө юм маань жоох тий. Жохон баланстай явсараа. Нэг үеийн ингээд тамирчид дээшээгээ тоглоод ирэхэд одоо бид нар инхнаар битээр даа ингэж ярьжсэн сандаг байхгүй юу. Инхнаар нөө олон улсын мастер инхнаар тий үзэгчтэй хэлэхэд инхнаар битээр нэг юм 13 тал байсан бас хүүшээ энэ дээшээгээ бид нар одоо ингэж айх цаг маань өнгөрцөн юм шүү. Хоорондоо ингэж яриад тэгээ ерөнхийдөө бол энэ хүмүүсээс бол оноо зулгаач тий бидний үе бол ирж байгаа юм байна гэл. Нэг үеийн тамирчид ингэж ярьжсэн байхгүй юу. Тэгвэл та гурав тэгээ иймэрхүү яриаг conversation байна уу? Юу ярьж байна? Тэр яг шалгараад байгаа. Бид ч одоо мэдээж томчууд сайжлагаа бодвол чансаа муу те оноо муу. Тэгээд багуугаар мэдээж зулгахыг бодно. Тэгээд багуугаар зулгаагаад тэгээд дээрхэр бодно шүү дээ. Тэгээд багуугаар дээш ингэж явсараа гарч ирсэн. Тэгээд одоо яг дээр нь гараагүй үедээ ч гэсэн мэдээж хожиж исэн л ах л та тэр үедээ. Тэгээд мэдээж тэр чансаагийг авчихсан те зоригтой байгаа шүү дээ. Бас тийм хүн дээр бас тэгж яажсан л ах. Тийм ярианууд явагдчихлээсэн л ах. Зөндөө явагдчихсан. Хүүхдүүд болгон тийм ярьжлээсэн. Тийм нэг үеийн найзууд юм чинь тий одоо тийм бол ярьсан бол. Тэгээ нөгөө нэг түрүүн одоо шууд саяны нөгөө нэг 5-аас 2.5 таа гэдэг чинь сэтгэл зүйн хувьд бол аюу хэцүү. Маш хэцүү. Тэгээ тамирчин хүн болгонд би энийг нөгөө сэтгэл зүйн асуулт руу нэлээд оруулах гэдэг байна. Түрүүн баярмаа хөтлөгчийн асуусан. Тамирчин хүн болгонд уналтын үе гэж байдаг. Тэ? Одоо ингээд ер нь бол уналтын үе таараагүй шууд ингээ бундаг тамирчин болцсон, мэржлийн тамирчин болцсон. Ямар ч спорт, урлаг, ажил, төрөл, сургууль соёл юундэж байхгүй. Тэгэхээр би зүгээр өөрөө яг энэ асуултыг ярихаас өмнө өөрөө маш их уналттай байсан. Одоо ингээл нэг тэмцээнд тоглолоо, нэг өөрийг хожигдонгууд дараагийнхаа хожигддаг тий. Юм асуудалтай. Тэгээд тэр тэмцээн ингээ бүр сонирм болчдөг. Тэгээ ингээ нэг жоохон уналттай нилээн явсан. Энэ үед бол сэтгэл зүйн зөвлөмжүүдийг багшаасаа зөндөө авч ирсэн. Өөрөө ч ингээ өөрийнх нь дотор руу ингээ өнгийгөө ярилцчихсан тий. Тэгэхээр Бацүрэнгийн хувьд уналтын үе яг том уналтын үе хизээ байсан бэ. Тэгээд тамирчин хүний уналтын үеийн талаар яриа. Тэгээд эндээсээ бас хэрхэн бас сэргэж гарч ирж ирсэн бэ гэдэг талаар бас яриулмаар байна. За юу уусаа энэ нь бол тэмцээн болгон юу 9 тоглолттой энэ их тэмцээнд 9 тоглолттой. 9-ээс ер нь бол 7 оноотой
баг медаль авах хэцүү байдаг тийм. Хоёр хожигдвол гэсэн үг. Тэгэхээр нэг хожигчд бас зүгээр нэлээд унна. Гэтэ яг нэг хожигчд бас зүгээр айгу байж болно. Гэтэ дараа нь ингээд тэндээ гутраа тийм. Шууд дахиад дараалаад хожигчвол эсвэл зүгээр маш ундаг. Тэгээд ингээд малтчлаа даа гэдэг юм тийм. Ингээд эсвэл зүгээр маш ундаг. Тиймэрхүү тохиолдлуудад бол юу эмоцоо мэдэж барих хэрэгтэй айгу. Сайн барих шаардлагатай бүр. Тэгэхгүй бол дээшээгээ тоглож чадахгүй. Миний хувьд гэх юм бол 16 онд хаа мөнгөн медалийн төлөө тогложсэн байхгүй сэр улсаар да. Тэгээд хүчлөө гэдэг зүгээр материал илүү гэсэн шүү дээ. Ямар ч юу байхгүй, эрсдэл байхгүй. Тийм байрлалыг одоо юу хөтрийг хөөрцөн ч юм уу тий. Тиймэрхүү юм дээр тоглож байгаа хожигдсан байхгүй бүр. Тэгээд дараагийн өргөө хожоод бас хүрл медалийн төлөө тогложсэн байхгүй. Тэгээд гэртээ очиод бүр яцсан, гутарсан. Тэгээд яг эсвэл өргөө хожоод хүрл авч байгааг мэдээд байгаа л. Гэхдээ өмнөх өргөө хожоод бараг мөнгөн медаль авчихсан шууд баттай байсан. Бараг алтын жилээр тоглож магадгүй. Тэгээд за гээл дараагийн өргөө хараар таарсан тий бас өмнөний бас асуудал байсан байж магадгүй. Тиймэрхүү тэгээд хожигдаад бас балтраад 8 руу орж ирсэн нэгт чинь. Тэгж тэнд айгу уналтыг гэж бодож байгаа. Тэр үеийг тэгээд цаашаа гарч ирэхийн тулд тэр үед одоо жишээлбэл уучлаарай яриг тасалчлаа. Яг 8-д ороод гэрлүүгээ цүнхөө үрээд харих яг тэр үеийн мэдрэмж тэгээд тэрний дараа нь маргааш нэгээр яг яаж тэндээс сэргэж гарч ирж бил. Ер нь өөрийгөө яаж авч явж ирсэн. Тэгээд тэр үеийг бол нэгсэн гойтой нэлээд хорсолтой байсан. Дараагийн болохоор нэлээд бас нэлээд хугацаа өнгөрсөн баха тавьчихсан л тий. Тэгэж өөрийгөө жоохон тайвшруулж байгаа дараагийнхаа тэмцээнд нэлээд бэлдэж чагсан. Нэлээд хугацаа шаардах байх гэж бодож байна. Гэтэ дараагийн тэмцээндээ тэгээд сураад ирэхэд бол нэг тэгээд авахгааргүй болцдог гэж бодож байгаа би. Нэг өөрийгөө яахгүй. Сэтгэл зүгээрээ нэг одоо хянаа сурчдаг. Тийм болох хэрэгтэй. Энэ бол сурчдаг чинь сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол аюу хэцүү. Дараа нь дэшээ одоо тэнд тэгээд мултарсан гэж зүгээр ярихад дээшгээ одоо улам дээшгээ бүр улам дээшгээ юу зорилго тавьж тоглосон би. Тэгээд одоо улсын аврагтаа мултарсан юм гэхэд заахад дараа жил нь улсын аврагтаа тоглолоо. Тэрнээс илүү одоо гадаадд илүү тоглож туршлага болох. Тим зорилго тавьжсэн тэр үед л. Тэгээд гадаад ер нь нэг олон явж байгааг үсчихсэн. Хэмжээгээр яваа тий бас томчуудтай насныхаа хүмүүстэй тоглож ер нь ямархуу хөдөлгөөн ямархуу зан чанартай тий тиймэрхүү хүмүүсийнхаа бас тоглолтын арга барилын тийм юм бас судалж ирж бас яаж өөрийгөө хурцлж ирсэн гэх юм. Энэ дээр нэг эмоцийн талаар ярьлаа шүү дээ тий. Тэн дээрээс нэг нэмэлттэй юм ярьсан. Одоо нэг эрэгтэй шатар эмэгтэй шатар хоёр юугаараа ялгаатай гэдэг нь ерөнхийдөө эмоц орол гэж хүмүүс ярьдэн шүү дээ тий. Эмэгтэй шатар чинь одоо илүү эмоцтой гэдэг. Сайн нөгөө Бацар маань ингэж хэллээ л дээ. Эмоцоо бол одоо маш их удирдах тий шаардлагатай гэж хэллээ. Тэрэн дээр л их гой санагдлаа л та. Тэгээд дээрэс нь урт хугацааны дараагаар өөрийнхөө тэр одоо тэр тэмцээний одоо тэр уналтыг одоо ингээд мартаж тэгээд бэлтгэлтэй иргэн орж исэн гэдэг. Тэгэхээр эмэгтэй шатар бол энэ дээр нэг би эмэгтэй шатарчд эмэгтэй октодтаас хитмээр санагдлаа л та. Энэ дээр их ялгаа нь юу юм бэ гэд би над зүгээр сая тийж бодогдлоо. Яг өмнө нь бол яг энэ эмоцийн талаар ингэж бас яг ингээд яригж байгаагүй юм байна. Тэгээд эмэгтэй шатар чинь эмоцтой яг тоглолтын дунд ч эмоцоо гаргаж идэг. Тэгээ ер нь бол тэр нь хамгийн их одоо алдаа болж гарч ирж идэг. Тэгээд нэг тоглолтын дээр хожигдлоо дараагийн үргэлээр ингээл нэг тоглолтын дараа эмоцоо бол маш хурдан гаргацдаг эмэгтэй хүмүүс бол яг ингээл тухайн үедээ маш хэцүү санагдал ойлгох нь уйлал тэгэл янз бүрийн байдлаар эмэгтэй шатар бол эмоцоо гаргацдаг. Тэгээд дараагийн үргэлдээ бол айгу анхаарал тоглолцдог. Тэгэхээр одоо нэг үргийн дараа ингээд шутраад явчихгүйх нь тийм ингээд зогсох боломж нь айгу өндөр. Эрэгтэй шатар ч хөдлөхөөр эмоцоо ингээд нөгөө барьж удирдахад айгу хүнд байд юм болов гэж бодлоо. Бүр нэг ингээ бодоо гүн автаа. Одоо бол зогсохгүй л бол гээл тэгээд тэгэхээр яг тэр мэтэд ер нь тооёрд ямар байсан. Тийм яг ингээд тэр чинь бас тийм амархан биш шүү дээ. Яг ингээд ялангуяа бүр ингээд төрүүлэх юу зорилготой те өөрийгөө том шатарч ингээд мэдэрсэн байгаад дэжидэл одоо нөгөө нэг одоо санаанд багтаагүй байсан хожигдол хүрээд ирлээ тий тэнгуү тэр үе дээр одоо тэрийгээ даванд бол эмоцоо өдөрт баяраа ихчийн хувьд бол пак тэр үед унаад босоод байсан. Миний хувьд бол үгүй байсан бүр жинхэнэ дип ороод тий
яагаа хожигч юу гэл жоох юм угсаж бас миний зан чанар баг. Бүр ингээд нэлийн гүн ингээд ороод бүр ингээд яач юу гээл те бүх юмыг ингээд анализ хийгээл алдааг нь бүгдийг засгаал те дандаа ийм нөгөө нэг юм махруу жоохон тийм байсан. Тэгээд энэ маань нөгөө дараагийн тоглолтод нөлөөлчдөг байсан. Тэгээд би харин сая Батсүрэнгээс бас нэг зүйлийг сурлаа. Яриан дундаас нь нэг тэмцээнд унаад үзчихэд дараагийн тэмцээнд угаасаа уны шүү гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байцсан тийм болох хэрэгтэй гэдээсэн шүү дээ. Тэгвэл миний хувьд тухайн үед бас гаргаж ирсэн алдаа. Нэг тэмцээнд ингээд муу тоглолцоо дараагийн удаа дахиад нөгөө нэг хүлээлттэй өндөр тавиад ингээд өвчдөг. Нөгөө угаасаа унаж тэр чинь хожигдох нь тодорхой. Тэр хожигдлоо өөрийнхөө ингэж болгоогүй. Тэгэл яг тухайн үед дахиад хожигдчих юм дахиад ингээд тийп орчдөг. Хожигдож болно гэдэг үгүй. Тэрэн дээр яг түрүүн бас ингээд Батсүрэнгийн яг давуу тал гарч байгаа байхгүй. Би яг ингэ тодорхойлж хэлье гэсэн чинь эндээс асуулт орж ирээд яг гоё таарлаа. Тийм. Тэгээд энийг нөгөө удирдах сурах гэж би чинь нэгээс 2 жил нэлээд явсан. Яг л сэтгэл зүйн зөвлөгөө. Ер нь шатар ихээс илүүтэй сэтгэл зүйн амирх багштайгаа ярьдаг тий. Тэгээ ингээд сүүл рүү аягүй чөлөөтэй болж ирж байсан байхгүй. Хожигдсан ч гэлээ тий. Ингэдэг болцсон. Тэн дээр нэг жижиг алдаа болчихвол окей болоо. Тэгээ дараагийнхаа анхаардаг юм хөнгөн хүлээж бас авдаг. Тэр нь ингээд дараагийн амжилтанд нөлөөлж ирсэн байхгүй. Тийм байна. Гэтэ нөгөө саяны тэр унаал босоод ирдэг чинь бас бүх тэмцээнд биш шүү. Тийм ээ. Яхаа тийм. Орж ирсэн санаанд орж ирсэн тоглолт гэх юм бол одоо нөгөө Батцүрэн маш чухал өргөн дээр алдсан гэдгсэн шүү дээ. Яг тэр нөгөө яг алт авч ирсэн миний нөгөө нэг одоо 3 оны улсын аврагч төлөвт улсын авраг. Яг тэн дээр тохиолдсон байхгүй. Хүү илүү өрөг хожцсон. Тийм илүү өрөг. Тийм тэгээ би нөө сэтгэл зүгээр яг ингэж хожцсон. За би хожчлаа гэ бараг л медалийн тавцаа харагдах нь холбоо тий. Тэгээд ээж жоод хүчээ сулгасан мэдээ. Тэгээд хожигдоод тэр өргийн дараа бол маш их үйлсэн л та. Тэгээд тэрнээсээ гараад одоо үргэлжлүүлээ тэмцээндээ тоглоод гэхдээ яг мөнгө медаль авсан. Гэхдээ үлцэн өргөд бол алдаагүй. Бүгдийг нь хожижсэн. Гэхдээ бас өөр одоо том зэрэглэлийн бүр одоо улсын авраас илүүтэй олимпиад ингээд багийн тэмцээнд ороод ирэхэд бол яг хожигдлын дараа бол маш хүн сэтгэл зүйтэй бол байсан л та. Мэдээж тийм. Тэр бол нөгөө багийн холоод ирэхэд бас нэг өөр тий. Батсүрэнгийн хувьд одоо яг түрүүний баримагч ярьж байгаа шиг ингээд хожицсон. За би ингээд болчлоо. Ингээд медаль авчлаа гэсэн өргөн дуусааг байгаа. Тий, өргөн дуусаа. Тэр үед амар юм пландер байл бүр ингээд алдсан. Тий, янз бүрийн бодогдоод байна. Тий, нэг удаа ингэжсэн. Юун дээр ямар тэмцээнд тэр оромтчтай дээр нэг тэмцээнд байлцсан. Шагнал нь ямар ч доллараар байсан юм аа. Гадаад олон улсны тэмцээн байсан. Аюуд л оромтой шатрын хүүхдийн наадам байсан эсвэл том тэмцээн байсан. Open тэмцээн. Тий, тийм ингээд сүүлээрээ хожоод би нэг $80 авчихлаа. Тэгээд аюуд дээгүүр орчихсан. Тэгээд юу болц 2 хөл болсон. Аюу сайн нэсрэг байсан юм аа. Тэгээд аюу хөөрцөө байгаа шүү дээ. Сайн нэг хожоод ингээд шагнал авчихсан. Очоод бүр ингээд те босч яваад очоод нөгөө өдөр дэмжихаа шагналын сан гарцсан явчихсан. Тэгээд за шагналаа гарцсан. За $80 авч байгаа юм байна да. Яг хүч яг хөндийн баданд орж ирсэн. Энэ л ерөөсөө ийм фактор бол зөндөө би чи бүр улсын аврагын сүүлийн өрөг заяа. Хожоод алт. Тэгээд би 2 тэрэгтэй. Өрсөлдөд би 5 хүүтэй. Өрсөлдөгч 1 тэрэгтэй 2 хүүтэй. Тэгээд өөр юм байхгүй. Бүр өстөө яаж л бол яаж те өнөөдөр нэг шатар сурж байгаа 5 настай цодор үгийн медальтай хөлт гарч ирэл ингээл хожихоор өрөг штэ. Тэгээд хөндийн баатанд орж исэн. Тэр бүр хизээч мартагддаг. Тийм тохиолдол байна. За ерөнхийдөө нэг жоохон хөгжилтэй фактуудыг нилээн бас ярьлаа. Тий одоо тэгээд дахиад тэмцээн оролдсон амжилтуудыг үргэлжлүүлээ. Яг одоо нөө олон улсын мастер, их мастер энэ цолыг авахд ямар тэмцээн уралдаанд оролцож исэн, бэлтгэл сургалтыг хэрхэн хангадаг байсан гэдэг талаар нэлээ. Тэгээд одоо за тий энэ хоёрыг эхлээд нэлээ ямар тэмцээн уралдаанд оролцож яаж бэлтгэл сургалт хангадаг байсан? Олон улсын мастерыг болохоор би Монголд яг зохион байгуулагчсан маа. Зүүн Азийн насныхаа 18 наснд нь орж ирсэн. Яг 18 нас болгонд нь өөрөөр цолоо гэдэг те 16 14 наснд төрүүлсэнд нь FIDE мастер. Тэгээ 18 наснд нь олон улсын мастер бичсэн байхгүй шүү төрүүлсэнд. Тэгээд 2 3 орсонд FIDE мастер өгөөд. Шууд нөгөө баал норм хийхгүйгээ шууд. Тэгээд 18 нас нь бас чанга болчихсон маа. Вьетнамын олон улс ах トゥ хоёр ирсэн байлоо да. Тэгээд тэн дээрээ бас нэлээд орж ирсэн те. Бас нэг тийм favorite ш. Тэгээд бас яг бэлдсэн. Яг тэр тэмцээнд 18 наснда мэдээж нас өгч орж байгаа. Нас өгч орж байгаа бол зорилго тодорхой тий. Шууд нэгдүгээр төрүүлээд цод авахын төлөө. Тэгэхээр тэгж тийм зорилттой бэлтгэлээ хийж одоо эхэлж хийжсэн. Тэгээд тэр үедээ бас
нэлээд олон хоног бэлтжсэн маа тий. Саяны дэлхийн зам шиг биш. Өмнө бараг сар гаруй өмнөөс тий бас тодорхой төлөвлөгөө тавьсан бэлтж ирж байгаа хүнд нь бас тааруулж бэлтэнэ. Тэгэж бэлтж байгаа шууд 18 наснд ороод төрүүлж олуулсан авчихсан. Их мастерыг гэх юм бол их мастер 3 нор аав тий ямар ч. Тийм явж төгсөлт. Тэгэхээр зөв олон улсыг бас аягүй гоё явжсан байна тий. Пак гэл нэг тэмцээнээс тий. Их мастеруудын нормыг яаж биелүүлж исэн бэ? Ямар тэмцээн оролтонд орж исэн? Мастерыг олоос авчаад бас 2 жил гаруй явлаа да норм авахгүй тий бас нэлээд загссан байсан. Тэгээ тэр үед гадаадд тойрог тэмцээн байд юм байна. Тойрог тэмцээнүүдийг харж судалж үзээд мэдээж тойрог их чинь оролцсон болгонтэй тоглоно гэсэн үг тий. Хоёроор тэгээд тойрог тэмцээнд нэг орчиж тоглож үзсэн. Хаашаа ямар тэмцээн? Европ Сербос тавьчихсан. Тэнд очиж анхныхаа тойрог тэмцээнд бас нөө микс гэж явагддаг холимог. Ям бүх нормууд явагддаг тийм. Идэж авч болдог. Олонсын норм эмгтээчдийн их мастерч авч болдог. Тийм микс бас орж үсчихсэн. Эхлээд тойрогт нь орж үсгэхэд 9-с одоо 10 тоглолдог гэхэд 9 тоглоно гэсэн үг тийм угаасаа. Тэгээ 9-с 7 оноо авна. Тэгээ 7 оноо бас нөгөө нэг нормосоо илүү перформанс гэж байдаг тийм. Тэр бас 2600 авсан байх хэвээр. Тэгэхээр бас гадаад их мастертай 3 тоглосон байх хэвээр тийм. Тэгэхээр бас илүү өндөр их мастерыг хойчих юм уу? Одоо тэр үнийг хожин тэр хүмүүстэй тэнцэнэ гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү бас төлөвлөгөө гаргачаад тоглох хэрэгтэй. Тэгээд эхний тойрог дээр би болохоор 9-с 5 оноо гарчихсан. 7-той аав нэг чинь 5 2 оноо дотчихсан. 2 оноо дотчихсан тийм. Тэгэхээр өтөж за болоогүй байна гэх тийм. Өтөж сураг байгаа юм байна гэх. Тойрог тэмцээнийх нь ах ямар хөө явагддгийг тэгэж мэдчихсэн. Тэгээд дараа нь open тэмцээнд орж. Тэгээд чансаа гарах үү тийм. Бас 2500 чансаа гарч ичих мастер болно. Тэр үедээ 2300 гарцсан явжсэн болоо да. Фидэ авчаа 2300 явжсэн тийм. Тэгээд 2300-аас чансаагаа давхар өсгөх зэрэгтэй тийм. Дормоос гадна. Тэгээд тэр үедээ тэгээд дараа нь open-д орохдоо чансаагаа өсгөж ирсэн. Чансаа өсгөд бол бас нэлээд юу харсан болно. Юу очигдсан дараагийн өргө хожоо те бас нэлээ гайгүй чансаа бол ер нь юу чансаа өсгөх бол яаж хийж байгаа л очиж зулгаагаал авчаа те. Тийм нормын хажууд бол чансаа бол тань өсгөхөд бол боломжтой. Норм болохоор яг тийм үр дээр хожих хэрэгтэй те. Яг тэдэн оноо авах хэрэгтэй гэж заагаад өгсөн. Чансаа бол ямар ч үнэтэй тоглоод ямар ч үнийг ойдсан чансаа авдаг болохоор чансаа болоход бол нэг гайгүй байсан нормын хажууд. Тэгээд тэр open-доо хурж ирж тоглож цагч хурж ирээд бас тэгээ дараагийн тойрогтой бэлдэн шүү дээ норм авах гээд. Тэгээд жилийн дараа очиж их норм авчихсан. 9-7 таа гарч. Хэдэн онд лээ? 2018 онд. 2018 онд. 19 онд юм. 19 онд. Тий, 19 онд. 19 оны 100 санагдчихжээ. Тэгээд эхний нормаа бас тэнд аваад бисэж ирчихсэн. Тэгээд дараагийн тойрогт нь авч чадаагүй юм аа. Босож ирээд буцаад хоёр юу амралтын гамдуурхаа хичээлийнхаа амралтынхаа дөрөв бас яг 2 сарын тэднэр хаа 19 онд яг 20 оны 20 оны 19 оны 100 яваад ирсэн. Тийм ээ. Тэгээд 20 оны ихэнх сараар нь 2 тойрог тэмцээн, нэг колмик тэмцээн байсан хэрэг тийм айгүй боломж өндөр. Тэгээд нэг норм байсан. Тийм сервис. Айгүй боломж өндөр нэг норм авцсан байгаа. Тэгээд хоёр аваад часаагаа гарахад болно. Тэгээд эхний тойрогтой болохоор 9-7-тай яг авчихсан. 9-7-аас ер нь цааш авахд хэцүү те. 9-7 аавна гэдэг чинь бас өөрөө бас хэцүү шүү дээ. Тийм том чанга хүртэлний донд. Тэгээд 9-7-тай нэг хожигдж авчихсан юм бас хэцүү. Бас тэр үедээ жоохон шантарчсэн ч магадгүй. Яг гоё таруулж авыг бол 5 хожоо 4 тэлсэн те. Энэ хамгийн гоё нь яг нэг хожигдсан болохоор бас жоохон эрсдэлтэй байна авчихсан те. Тэг яг нэг хожигдоод бусаад тусч ирсэн л дээ. Тэр тэгэж ихнийхээ тэмцээндээ 2 дахь нормаа аваад мэдээж бэлтгэл сайн тийм. Уусаа юу бас юм байх юм арч. Тойрог тэмцээнүүд хүмүүсийнх нь нэр нь залхагдсан байдаг тийм. Ихнийхээ өмнө 20 хоногийн өмнө ч гэдэг юм тийм. 10 хоногийн өмнө ч юм уу. Тэгээд явахаас өмнө сайн хүний хүмүүсээ судлаад тэгээд тэр үндэ тэгж тоглоно. Гэтэ өнгө нь тодорхойгүй л тийм. Гэтэ хар цагаанаас 2 талаас нь бэлдсэн тийм. Тэгээд
бүх хүн дээр нь бэлдэж ирээд үгүйс бүх хүнтэй тоглоно. Тэгэж сайн бэлдэж ирж тоглож байгаа. Тэгэхгүй бол ямар ч жирэг байхгүй. Тэгэж ирсэн. Тэгээд дараагийн 2 дахь норм авчаад 20 он яг нөгөө ковид болоод төлөөрөө болохын өмнө амжаад ирсэн. Яг өмнө. Тийм. Яг ковид гараад 20 арай 50 байсан тийм. Тэр үеэр нь яваад ирчихсэн. Тэгээд хоёр техник тэмцээнд нь тоглолцоод хоёр дахьт нь юу холимог байсан хэрэг микс. Тэнд нь бас янз бүрийн хүмүүс ордог те. Зөвхөн их мастрын доор авах гэж хүмүүс биш. Зүгээр олон улсын мастер те. Эмгтээчүүд орно шүү дээ. Эсвэл доош open гэхэр чинь те. Тийм эмгтээчүүд боломжтой. Олон улс их мастрынхаа норм хийх гэж орж ирнэ. Тий тэмцээд болохоор эхний өргөө нэг булгарын их мастертэй таарч хожиж байсан хэрэг. Яг тэр үедээ за би ч болох юм байна да гэх те. Бас сайн тоглож байгаа юм байна да гэл. Ингээл яг жоохон хөрж гисэн 8 тэнцчихсэн хэрэг дараа. 8 тэнцлэр яг тэр үедээ бас чансаа нэлээ агцсан байгаа шүү дээ. Бас 8 тэнцэхлээр ингээ жоохон алдаад байгаа хэрэг. Тэгээ жоохон чансаагаа бас ахиулангаа нормыг биелүүлэх санаатай байгаа шүү дээ. Тэгээд нормгүй тэгээ чансаагаа бас жоохон алдаж тэгэж микстэй тэгэж жоохон онцгой тусгачихсан хэрэг. Тэгээд яг нэмэх 10 үедээ гараад явуулаа бол бас жоохон айгүй юу боломжтой байгаадсах тий чансаа. Тэгээд ер нь бол 9-7-тай гарвал нэмэх 10 үед үгүйсээ өөрөө гараад ирнэ. Тий. Явтаж нэг муу тогтоог өмчтэй айгүй сайн байсан гэсэн тий. Тэгээд 8 нэг хожоод 8 тийдсэн гэхлээр бас таарсан хүмүүстэй ингээд бас тэ жоохоноор алдаад яваад байгаа. Тэгэж хасах 8-тай гарчлаа да. Тийм тэгэж нэг микс тоглож үзсэн бас хэцүү юм байна гэх тээ. Бас би тэр их мастрыгаа тойргийн тэмцээнээс арай гайгүй болоо гэж бодсон. Open-ыг. Тийм. Бас тэг их маструуд ч ингээд цаг хүмүүс орж байгаа тий. Микс нь болохоор жоох сул хүмүүс орох юм болоо гэж бодоодсэн. Бас тэгэж андуурсан байлаа. Яс ч 3 батсан лээ. Дараагийн тойрогтой тэгэж босч байгаа өөрийг засчирж байгаа шүү дээ. 8 тэнцсэн нэг ч очиж чадахгүй байгаа шүү дээ. Тийм 8 өргөтэй. Тэгээ за болохгүй юм да. Сте юуд апгрейд хийхгүй болохгүй юм да гэж. Тэгээд 20 оны өмнө 2 дахь баалаа аваад тий 3 дахь баалаа хизээ авч ирсэн. Тийм яг дараагийн тэнцээ 3 тэнцэнд орсон байхгүй. 3 тэнцэнд дараалж орсон. Яг тэгээд эхний тойрогт нь аваад 2 дахь микстэй нь авч чадаагүй 3 дахь дээр нь авчихсан. Тэгээд яг авчаад 3 баалаа авчаад тэгээд ирсэн биз шүү дээ. Тий. Амжид ирсэн. Тэр микс тэмцээний хувьд тэгэхээр бас л тэнд чинь бүгд адилхан бас нэг зорилттой болсон хүмүүс байгаа тий. Тэр бас норм биелүүлэх зорилттой байсан шүү дээ. Тэр чинь бүгд бас хэлсэн. Тэгэхээр 3 норм одоо бас дахиад нөгөө нэг 13-тай 14-тэй ингээл бас цол авахыг хүсэж байгаа өсвөрийн тамирчид байгаа тий Батсүрэнгийн дүүнэр. Тэгэхээр тэр хэд маань бас ингээд серб тэмцээн боломжтой тэмцээнүүд бол болдог гэдгийг бол яг хөө мэдж байгаа багш нар мэдж байгаа. Тийм ганц серб бэлтгүүлэх. Тийм гоё тэмцээнүүд байгаа. Тийм. Гэхдээ нөгөө нэг серб чех эдэрт болохоор айгүй гоё нь болохоор нөгөө нэг нормтой тэмцээнүүд ингээд дараалаад ингээд болдог ч юм уу тий 3 4 тэмцээн эсвэл 2 тэмцээн ч юм болдог. Тэр нөгөө нэг зардлаар хувьд болохоор тийм бидний хувьд ч юм бол тэр чинь амар их боломж. Яг нэг зардлаар очиод 2 тэмцээнд оролцох. Гэхдээ 3 тэмцээнд одоо чинь дараалаад орно. Тий ялангуяа ийм том төвчний тийм их мастерын норм горлож байгаа тэмцээнд оролцох нь бол маш ачаал авдаг. Тий одоо нэг тэмцээнд оролцоод дуусгал ямар ачаал авдаг вэ? Тэгэхээр 3 тэмцээнд дараалж ороход тэр үеийн ачаалт юу хэрэгсэн. 2 тэмцээний дараа ч юм уу яг нэмээд хэлэхэд бэлтгэл сургуультай яг энэ нормуудын өмнө хэр сайн базаасан юм те. Ямар багш дээр ямар дасгалжуулагчид өнөөдрийн Батсүрэнг ерөөхдөө үүсгэсэн. Би хараа яг энэ одоо цоолоо аваад нормоо аваад ингээ хийчлээ. Одоо өнөөдрийн Батсүрэнг үүсгэхэд те Монголын хамгийн залуу их мастерыг гаргаж ирэхэд ямар багшуудын туслалцаа те тэдгээр багш нар арга барил юу юм. Одоо жишээлбэл ингээ хөдөө орон нутгийн дасгалжуулагчид, за хөдөө орон нутгийн гэлтгүй одоо Улаанбаатарын бас дасгалжуулагчид тэр багш нарын арга барилаас бас суралцмаар байна. Тэ Батсүрэнгийн бас сурж байгаа байдлаас суралцмаар байна. Тэгэхээр ямар арга барилтай ажиллаж исэн бэ? Бэлтгэл сургууль. Тэгээд нөгөө нэмэлтээр сайн нөгөө ачаал гэдгсэн шүү дээ. Тэр энэ 3 тэмцээний нөгөө ачааллыг ингээд сайхан давж туулна гэдэг нь бол мэдээж бэлтгэл сургуулийн бэлтгэл сургуулийн л ач. Бэлтгэлээ маш сайн базаацсан учраас энэ 3 тэмцээний ард ингээд сайхан гараад 3 дахь тэмцээн дээрээ нормо хийж чадсан байна шүү дээ тийм үү. Тэгэхээр багш нарын талаас. Тэгээ сайхан ингээд бэлтгэлээ ярил. Тийм. Анх нөгөө Начин Баяр багш нар гэж ярьсан тийм. Тэгээд Эрдэнэт Начин Баяр багш нар яг
нэг гараагаа айгу тултлаа үзчихсэн байхгүй. Аха. Тэгээ тэр гараагаа сайн үзээ. Ямар гараа? Итали гараа. Италиг айгу тултлаа. Өөр гараа ерөөс үзэж байгаа. Италиг харж байгаанаас айгу сайн үзчихсэн. Аха. Тэгээ дараа нь тэрийгээ бас дайггүй болгочоод хотод анх шилжиж ирээд хүрлэгч тэр явжсан. Хүрлэгч тэр энэ бол нэг удаа явууч гэсэн энэ бол мэдээж юм залгаж ирсэн. Дараа нь 2 хүрлээ авах шүү дайлна. чив. Манай Бүр ингэ яг бүр тодорхойлж игээ за. Аха. Дараа нь яг сайн сурж байгаа айгу удаан боломжтой явах тийм энэ дэр 100 шидээр ирсэн. 100 шидээр бид жиг багш юм гэлээ. 100 шидээр дээр болохоор олон багштай залгасан. Ер нь одоо баярсагаа ах байна тий. Тэгээд бачлуу ахаар бас залгаж ирсэн. Ануугч маань хүртэл байсан. Нэгтүүлэгч бас байсан тий. Олон багш нар байсан. За 100 шидээр дээр жиг багш тэгээд өөрөө бас байсан. Тэгээд энэ олон багш энэ 100 шидээр дээр олон багш дээр. Тэгээд 100 шидээр дээр 13 онд яг анхны тэмцээн тий Араб явах тэр үеэр бэлтгэл хийжсэн. Тэгээд Араб явж хурж ирээд 14 онд Хатанбаатар агч нар байсан. Их мастер. Тэгээд Хатанбаатар агч нар нэлээд удсан юм аа. Хатанбаатар агч нар болохоор айгу олон шагнал авчихсан. Яг энэ оргил үе гэж хэлж болох тийм. Өсрийнхөө одоо 14 онд гэхэр чинь Бацуун чинь 10-тай. 10-тай. Тэгээ 10 энэ 15 11-тэй л гэсэн. 11-тэй. Хатанбаатар их мастер дээр хэдэн жил явсан? Бэлтгэл сургалт байсан. 3 жил 2 жил гараа юм. 2 жил гараа юм. 2 жил гаруй бараг 3 жил. Тэгэхээр чин тэр үеийг ярил бэлтгэл сургалт. Тийм тэр үед бол бас мэдээж юу юм да. Бас гараан дээр төвлөрч ирсэн юм да. Гараан дээр төвлөрч тэгэж явж исэн. Одоо тэр үеийн одоо бодохоор зорилгонууд нь өсрийн улсаар байсан болов уу гэж бодож байна. Нэг гадаадад юу гэж төлөвлөж байгаагүй. 11 10 байсан гэхээр нэг л удаа 2 удаа явчихсан гэхдээ гадаадад. За жоохон камерман таслаа бид буцаад завсарлаад орж ирж байна. Тэгээ шууд яриаг үргэлжлүүлье. Хатанбаатар их мастер дээр бэлтгэл сургалтаа хийж исэн үе бэлтгэлээ яаж хийж исэн бэ? Тэр талаараа ингээд дэлгэрүүлээд үргэлжлүүлээд багш нараа яриа те. Тийм тэр үед нэг өсрийн улсаар юм талаар бэлтжсэн гэсэн. Эсний том зорилгогүй те. Гэхдээ өсрийн улсаар ч бас тэр үед бас том зорилготой те. Танаа насны тэгээд тэр үед бас хүүхдэд өсрийнхаа насныхаа хүүхдэдэд бэлтгээд те. Гараан дээр алдахгүй байх чухал. Амархан залинд орохгүй байх чухал те. Бас өөрөө бас зал хийх те. Бас тийм зал өнгөрөхгүй байх чухал. За эмэгтэй тиймэрхүү юм бол тэгээ гараа болж чухал. Дунд үе дээр бас бэлтэн. Гарааныхаа дараа юм шүү. Тэгээд төгсгөлийг бол нэг бэлтээгүй. Тэрийг бол нэг санахгүй. Гэтэ ямтай ч гараа дунд үеэр маш их хэрэг болсон санаж байна. Бас тэр үед Оросын тамирчдын тэгээ Оросын энэ шатчид айгу өндөр төвшин шүү дээ. Айгу олон их мастер шүү дээ. Оросын их мастеруудын өрнүүдээс их санаа авч одоо өргүүдийг үзэж бэлтгэлүүд хийдэг байсан. Тэгээд тэр санаанууд одоо багт Испани гэдэг юм уу те Испаниудын тийм санаа гэж их санаанууд яадаг бэлтдэг байсан. Дараа нь болохоор юу Батөвшин багш нар очиод нэг юуш тийм залмал гэхгүй те янз бүрийн за гараа мэдээж бэлтгэл байгаа. Гэтэ ер нь хөвчлэн сэтгэл зүй. Сэтгэл зүй аягүй чухал. Тэгээд гараа дунд үе нэ бас маш гүнзгий бэлтэн. Төсөглөг бол заавал хийх хэрэгтэй гэж. Ямар ч дээшээ өндөр зэрэглэлээр тоглох гэх юм бол төсөглөг яахгүй ажиллах үзэхгүй ажиллахгүй. Байнга тоодоод ич чадахгүй те цаг аягүй авна. Тэгээд төсөглүүдээ зэйлэх хэрэгтэй. Сайн үзэх хэрэгтэй. Тэгээ сэтгэл зүгээ бас бэлдсэн байгаа хэрэгтэй те. Ер нь сүйд Батөвшин багш дээр очиход бол юу сэтгэл зүйн дэлхийн их анхаарсан юм да. Тэгэхээр түрүүн бас нэг яг ярианы өмнө ярьжсэн. Яг Хатанбаатар их мастер дээр яг томхон амжилтуудаа үзүүлж ирсэн гэдэг. Тэр үед ямархан амжилтууд бас үзүүлж ирсэн. Тэгээд ямар төвшөнтэй дараагийн багш руу очиж ирсэн бэ? Тэр үед болохоор за өсвөртөө бол 2 алт авч ирсэн санагдаж байна. 2 алтан медаль тэгээд за мэдээж томчуудын open тэмцээнд айгуу дээгүүр барь эзэлсэн. Өөрхөн төвшнийг дахиад байгаагүй мэдээд байгаа тийм. Тэгээд тоглолт нь ингээд хождгоо байсан хүмүүсээ хожоод эхлэхээр бас тийм бас бодож байна гэдэг. Тэгэж бас дахиад байгаагаа тэгэж мэдчихсэн. Тэгээд зэ 16 17 оны их юм болоо да. Батөвшин багш нар гэж очиж ирсэн байхгүй. Юу бүх юм шинжлэх гээд. Гараа одоо задгаа Е4 тоглож байсаад би Е4
ортос хаяад одоо дээд рүү битүү гараад шилжчихсэн. Тэр үед бас хаях жоохон дургу байгаа шүү дээ. Бас олон жил тоглож айгу танил гараагаа ингээ хайчих байгаа. Орт бас мэдхгүй юм руу орчихсон. Гэтэ тэгэхгүй бол юу дээшээ ахиж дээшээ тоглож чадахгүй гээд. Тэгээд тэгж битүү гараад тэгж ах бүр тэгээс нь эхэлж үзчихсэн. Ямар ч ах мэдлэг байхгүй битүү гараа гэж хэлсэн байна. Ямар ч байрлал ойлголт байхгүй. Тэгж ах яаж эхэлчихсэн. Тэгж хийж эхэлчихсэн. Зөв. За тэгээд одоо манай Батсүрэн болохоор одоо түргэн тоглолтонд маш амжилттай тоглож байгаа тий. Одоо түргэн тоглолтын одоо бүр мастер гэж хэлэхэд болно. Тийм ер нь бол сүүлийн үеийн одоо түргэн тоглолтын тэмцээнүүд бол маш амжилттай тоглож байгаа. Тэгээд дээрээс нь түргэн тоглолтын Азийн залуучуудын авраг. Залуучуудын авраг гэдэг нь ерөөсөө 20 хүртэл насыг хэлж байгаа. Тэр чи одоо 16 нас 17 настай өсвөрийн тамирчин байна тий. Одоо 20 хүртэл насны түргэн тоглолтын авраг. Тэгэхээр түргэн тоглолтыг одоо юу гэж боддог вэ? Түргэн тоглолт нэмээд хэлэх нэг багш нар бэлтгэл дээр их багш тавьдаг шүү дээ. Билис одоо тоглоод яах юм бэ те? Өртөө тоглоо яг зөв. Тэгтээ билис тоглолтод яа сайж ирсэн бэ? Тий. Билис тоглолт ямар давуу талуудтай вэ те? Тийм. Тэгээ түргэн тоглолтод одоо үнэхээр тоглоод байхад нэрээ стандартад одоо нөлөөлөх байдаг гэж үзэж гин үү үгүй юу те? Тэмдэглэл дээр ямар бодолтой энэ тэр талаас анх болохоор юу билис тоглох одоо хүмүүсийн яриа шүү дээ. Нөгөө нэг стандартад тоглож байгаа хүүхдүүдэд жилтгүй ер нь бол тоглогчдод билиз дими шүү гэдэг яриа явуулчихдаг те. Энд нь ч одоо би итгэцсэн юм болоо да. Билиз аягүй тоглох сонирхолтой байсан. Тэгээд нэг удаа юм уу хизээч нэг өөцөө үдээч байгаа. Яагаад энэ билиз тоглох сонирхолтой болсон юм бол гээд. Тэгээд билиз тоглох айгүй сайн тоглож байгаа би. Нэг зүгээр л хурдан шатаа штэ тий. Хурдан шатгээд хурдан нөхөд болно. Тэгээд айгүй бас таатай тий. Айгүй бас зугаатай байна. Яагаад энэ юм сонирхоо болцсон бол гээд бодоход. Гэхдээ шалтгаан нөгөө нэг темп алдагд бол гэхдээ хурдан шатаа тоглож байгаа, стандарттай тоглож байгаа хүмүүст хурдан шатаа руу билиз төрлөргөө орчих юм бол удаан шатаа руугаа яхаа болцдог. Сонирхолтой нэг тийм сонирхлоо алдчихдаг. Бас тийм тал байд юм байлаа. Гэтэ зарим үедээ тоглоод ахтал мэдээж гэмгүүл юм шиг санагдсан. Гэтэ бас билис тоглолт бол стандарт шатарт бол нэгэн бас хэрэг болох давуу талууд байгаа. Хурдан тоглож байгаа хурдан сэтгэн тий. Тэгээд хурдан нүүдлүүд орж ирнэ. Ямар нүүдэл дээр энэ хурдан бодно гэдэг чинь бас аюу давуу тал шүү дээ. Цаг юм. Гэтэ заримдаа яг асуултаар болж болохлах. Гэтэ энэ бол ихвчлэн давуу талтай гэж бодож байгаа би. Цаг хэмнэх цаг гэнэл их нөлөөлж шүү дээ шатарт. Цагаа хэмнэх цагийн асуудал их сайн нөлөөлдөг гэж бодож байгаа. Ерөнхийдөө бас яг ингээд дагнаад байхгүй ингээ гой баланслаад аваад явхад бол буруу зүйл бол байхгүй, давуу талууд бол шингээж авах давуу талууд бол ихтэй гэж үзэж байна те. Тийм хамгийн энгийнээр одоо цагт орсон үед билизтэй сайн хүн бол мэдээж одоо тухайн мөнгөчд бол шийдэл гаргах нь бол илүү амжилттай байх тий. За тэгэхээр сайн нөгөө бэлтгэлийн талаар ярьжсэн шууд билис тоглож байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо нөгөө бэлтгэл сургуулийн дээр дүүл одоо Хатанбаатар багш тий, Хүрлбаатар багш, Начинбаяр багш та. За Начинбаяр багш үед бол арай бага насных байсан учраас харцангуй билис бол нэг тоглолтгүй байсан болов гэж бодож чинь тий. Тэгэхээр дараа чи одоо өөр төвшөнд одоо тэр багш нартаа одоо клуб дээрээ билис тоглолтыг ер нь бол хийдгүү. Тийм тэгээд одоо нөгөө багш нарын онцлог юу вэ? Бас айгүй бол эцэгчүүд үзэж байгаа. Багш нарын онцлогуудыг бас мэдмээр байгаа тий. Одоо багш нарын онцлогийг хэлээд тэгээд бас нөгөө яг бэлтгэл рүүгээ хэдүүлээ яриалгүй буцаад хандаад орсных энэ асуултыг би бүр яг асуу гэж үзсэн бодлого тий. Одоо маш олон хүүхдүүд бодлого нэр гацдаг. Ингээд бодлогыг шантардаг, бодлого бодох ингээд одоо гэлцэн жоохон бодлогоч айгүй хүнд ингээл хүндрэх тусмал хүндрээлээдэг асуудалтай. Тэгэхээр бодлого бодолтын ийм бодлого гэдэг зүйлийг яаж ингэж давж дээр нь гарсан бэ? Энэ арга барилууд болон багш нарын онцлогудаас ярил. За энэ эхнээсээ ярьчихлаа. Тэгээ. За Начинбаяр багш гэх юм бол заах Итали гараа үзсэн гэсэн тийм. Нэг гарааг аягүй тултлан үзсэн гэхэлэр ер нь бол байрлалын гэж хэлж болно. Начинбаяр багш шиг одоо байрлалын төлөө тоглодог. Их юу ихгүй эрсдэлгүй. Зүгээр л яг байрлал 50 тоглодог гэсэн үг. Тэгээд за ер нь Хатанбаатар багш шиг хэлэх юм бол урц тийм. Ерөөсөө урц тоглодог, аягүй урц тоглодог. Ер нь тактикийн штэ олон хийдэг. Ер нь гараан дээр айгүй юу
асуудал үүсгдэг те. Айгу 50 тоглоулахгүй гэсэн. Тим юутай. За одоо Жиг огш Excel-ийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэ бас Жиг огшиг бол яг хурц тоглодог гэж би бол сайн мэдэхгүй байна. Мэдээж байрлалын хол байгаах бас зүгээр юу тайвшруулаад тоглодог л гэж минь бодож байна. Одоо байгаа багш Батбшин багш маань болохоор юуш одоо нэг өндөр түвшин тоглодгоо те. Тэгээ энэ бол бэлтгэлийнх нь арга барил онцлог. Бэлтгэлийнх нь арга барил айгу онцлог. Юу яг тийм юун дээр нэш хүн дээр нэш биш гараан дээр нэш хүн дээр нь тгийж яадаг. Бэлдэж игдэг. Тиймэрхүү юм дээр одоо жоохон сул тоглодог те. Яг тийм шатраараа бас хожуулахгүй. Тим дээр алддаг шүү зүгээр тийш орж болно шүү те. Тэгээд тим дээр сул байдаг шүү. Тэгээд тэр намайг бас өөрөө хэлсэн шүү дээ. Чи бас тим дээр алдаад байна. Тим үзээрээгээ бас бодлого өгдөг байхгүй. Тэгээд яг тим бодлоготой ингээ асууж шүү дээ. Яг эхлээд за бас гарааны бэлтгэл юм хийж байгаа тэмцээнд ороод үзээд өчигдсөн өргөдөө анализ хийхэд юун дээр алдсан гарууд ирнэ те. Тэгээд тэр тим төсөл дээр алдаад байна ч гэх юм уу. Тим энэ дээр алдаад ингүүд бодлого, тим бодлого, төслийн бодлого. Бодуулна. Тэгээ тооцоо их юм бол те маднууд 2 нүүдлийн мад, 3 нүүдлийн мад бодуулсан. Тэгээ яг төлөвлөгөөд явах юм бол те яг дунд үеийн айгүй маневрлж ирдэг. Тиймэрхүү бодлогод бас яг стратегийн төрлийн бодлогод. Яг тухайн үеийн зориулсан тийм хамаа замраг өгөхгүй юунд нь болохгүй байна гэдэг. Тийм бас Тэр нэлээд судалгааны төвшөнд идэх юм шүү дээ. Тийм ээ. Нэлээд тэр одоо бүхэл үргийн тий одоо нэг тэмцээн болгоны дараа ч юм уу тий алдж байгаа тэр юм дээр нь л суурилж тэрэн дээр нь тохирсон одоо дасгал бодлого дээр ажилладаг байна. За зөв тийм дараа нь гэхдээ дасгалжуулагчдыг нь өөрсдийг нь авчирж байгаад суулгаж байгаад өөрсдийг нь толтол гаргаж ирнэ. Бэлэн байж байгаарай манайхаа. За бүгдийг авчирнаа. За тийм ээ. Тэгээд хэдүүлээ за бэлтгэл сургуульд окей багш дасгалжуулагч нар тэгээд одоо ер нь хамгийн залуу их мастер болцсон Батсүрэн амьдралын шатартай бүр ингээд тэ арга үлэг шиг холбогдсон ууссан. Тэгээд цаашдын шатрын хувьд зорилго юу вэ? Одоо цаашаа Батсүрэн яах юм тэ? Дараагийн төлөвлөгөөнүүд зорилгууд юутай байна? Одоо 2500 гарцтай. Их мастер болсон. Одоо дараагийн зорилго мэдээж 2600. Тэгээд 2600-ийн дараа 2700 байгаа. Супер мастер. 2600 гэдэг зорилго одоо хэрэнд бол гадаадд айгүй олон тэмцээнд орох шаардлагатай. Тэгэхээр бас гадаад руу явж бас олон тэмцээнд орох зорилго бодолтой байгаа. Тэгээд цаашаа ер нь болж игэл улам цаашаа яваа тийм 2700 өрх. Супер болох тийм бодолтой. Супер их мастерлуу бол зүтгэх зорилго бол байгаа тий. Одоо тэгээд тэрнийхээ төлөө бэлтгэл сургуультай хангаад явах гэж байгаа юм байна. Ер нь одоо яг бэлтгэл сургуультай яг одоогийн байдалд яаж хангаж байна. Тэгээд цаашаа супер руу явхад ер нь ямар хуу байдлаар бэлтгэл сургуультай хий гэсэн төлөвлөгөөтэй байна. Харин одоо бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол төрөл бүрийн багш нараас зөвлөгөө авах шаардлагатай болов гэж бодож байгаа. Ялангуяа гадаадын байвал бүр сайн тий. Туршлагатай тасалжуулагч нар байвал бүр сайн. Тэгээд өндөр түвшинд тоглох юм мэдээж өндөр бас юуны түвшний бэлтгэц зэрэг болно. Одоо супер мастеруудын бас бэлтцүүд зөндөө байгаа. Хөдөлж авч бас үзэж болох. Гэхдээ яг заалгаад байвал бас илүү суухах. Энэ нь бол тийм багш нараар гадаад багш нараас жоохон хичээллүүлэх тийм бодол бас байгаа. Гэхдээ яг сайн хэлж мэдэхгүй байна. Энэ бол гэхдээ дэшээ 2600 гас дэш ер нь бол тоглох юм бол яг 2600 хүртэл өөрөө юугаар тоглож болох л та. Өөрөө бэлдээд өөрөө бас тэ өөрөө бэлдээд явж болох л. Тэгээ 2600-аас дэшээ бас хэцүү баг. Тэг хүн болгонд адилхан өөрөө бэлдээд явж байгаа.
гарааны хан бэлдсэн бол хүн болгонд өөр шүү дээ. Удам гүнзгий 2600 гэдэг чинь тэгээд хүн болгоны бэлдсэн өөр шүү дээ. Сайн гэсэн үг. Тэгээ бас яг бэлдсэн компьютер ихгүй шүү дээ. Дан компьютер ш. Яг хүний тоглоод эвгүй байрлууд бас байдаг шүү дээ. Тийм байрлуудыг бас мэдээ тиймэрхүү юмнууд бас мэдчих авбал бас ихтэй болоо гэдээ бас өөр тасалж болох шүү дээ. Энэ бас хандна гэж бодож байгаа. Зөв. Тэгэхээр одоо Батцүрэнгийн хувьд бол 12 дугаар ангид орно. Тийм. Намар 12 дугаар анги. Одоо юу нэгээр бараг ном болцсон байна те. Одоо 12 дугаар ангийн сурагч байна. Тэгээд их сургуулаа тэгэхээр одоо яана гэсэн үг үү те. Амьдралын одоо хэм маягийг хэрхэн одоо энэ зохицуулж гин. Энд чинь бас айгүй бас тамирчин хүний хувьд явж асуудал болдог. Тэ их сургуулаа яах вэ? Хичээл сургуулаа яах вэ? Энэ тал дээр юу гэж бодож байна? Энэ жоохон хэцүү асуудал байна. Гэтэ ямар ч тач гадаад руу ингээд 2600 руу төвшин рүү явах гэж байгаа юм бол гадаад сургуулаас илүү амрын болов уу те. Тэгээд ер нь бол гадаад явах зорилготой л бодолтой байгаа. TOEFL IELTS зэрэг те. Америкч явдаг юм уу те. Бас тиймэрхүү бодлууд байгаа. Гадаад оролцуулах арай сонголт ихтэй болов уу гэдэг. Тэгээ тэндээ бэлтгэл сургуультай хийгээ те. Инхэд нэрээ Батцүрэнг англи хэлэндээ би сайн гэж ер нь сонссон. Гэхдээ ерөнхийдөө хамт гадагшаа тэмцээнд явж ингээд ярьж байгааг нь яг тийм туршлага надад бол байхгүй төв. Гэтэ олон хүмүүсээс ингээд сонссон. Англи хэлэндээ сайн гэх. Тэгэхээр английн төвшин хэрөө бас те сая яг IELTS одоо ингээд TOEFL бэлдэн ингээд тэгэхээр нь орж ирлээ л те. Тэгэхээр эцэг яаж ер нь англи хэл сурсан нэрэ? Англи хэлтэй нэгт сайн гэж хэлэхгүй л те. Тэгээд ямар ч өөргөл их явтач аваад ивчгаар л гайгүй гэж бодож. Анх болохоор нөгөө Эрдэнэтэд байсан гэсэн шүү дээ. Эрдэнэтээс хотод шилжиж орж ирэхдээ 3 дахь ангиас хотод орж ирэхдээ ямар ч хэл усгүй те. Юу англи хэл математик хоёр аягүй хоццсон орж ирсэн. Тэгээд анх орчлон шилжиж ирсэн орчлон сургууль. Тэгээд давтлага авахдаа мат англи хэл хоёроор давтлага авчихсан. Тэгээд англи хэл сурахдаа багшнаас аягүй чухал санагддаг. Байнга ингээд дүрм үзүүлээд тавих гэх тээ бас зүгээр ярианы тийм юу биш нэг хүүхэлдэд үзүүлэх тээ. Ороо орчуулгатай англи субтайтлтай хүүхэлдэд үзүүлэх кино үзүүлэх тэр л надад хамгийн зөв арга санагдсан. Дүрмээс илүү. Дүрм бол яг сурч болсон. Яриа илүү чухал санагдаж байгаа. Тэгэж сурчсан. Тэгээд дөрөв давтарагда логарифм сургууль шилжихдээ юу яриандаа төвлөрсөн. Ер нь хвчлэн ярьж хичээл ордог. Тэгэж англи хэлтэй ер нь л гайгүй басан. За зөв бас асуучих гэж бодсон юм. Нөгөө эцэгчүүд тэд хэрэгтэй те яаж шатардсан хүн гэхээр л англи хэлгүй биш те. Ингээд байгаа шүү. Яг мэдвэрч одоо л харцсан өөр үе болсон шүү дээ. Тэ хүүхдүүд маань бүгд хичээлээ хийдгээрээ хийн, хажуугаар шатраа тоглохоо тоглоно. Бүхэл юм амжилт чадбалцсан англи хэл сурах одоо тий. Орчин үеч угаасаа л хүүхдүүд өөрсдөө аль болох боломжоор хөгжүүлдэг цаг үе болсон. За тэгэхээр ер нь бол Батцүрэнгийн зорилгыг бол бас гадарлаа. Ойлголоо тий. Би бас ингэж бодохгүй одоо нөгөө их мастер болцсон. Тэгээ 12 дугаар анги гадагшаа бас топ сургууль сурах хэрэгтэй гэдгээ мэдж байгаа. Ялангуяа нэг сүүлийн үеийн хүмүүс чинь топ сургууль руу сурахад те өөр бас тогоонд орж ингэж алцах сонирхол айгүй их байгаа бах. Тэгэхээр энийгээ яаж зохицуулах юм гэсэн чинь бас те аль нэгийг нь орхидуулахгүй аль алийг нь авч яваад очоо бэлтгэл сургуультай ингээд суперлөгөө зүтгээд хажуугаар нэг сургуулаа ч гэсэн төгсөөд тэгэхээр зорилго таалагдж байна те тэгээд хүссэн бас том сургуультай ороод тэр хоорондоо одоо супер их мастер буюу 2700 гэдэг рейтингд бас хүрээсэ гэдгийг бол хүсэж байна. Тийм. За ингээд дараагийн бас дөрөвгөө орцгоо хэдүүлээ тийм. За ер нь тэгээд тийм одоо нөгөө тийм яг шатрынхаа талаар тийм. За энд сууж байгаа царайлаг залуу бол одоо ингээд тийм давт хэлээд байдаг тийм. Хамгийн залуу их мастер тийм одоо та бүхэн саяны амжилтуудаас нь бол бүгднийг Батцүрэн гэж ямар хүн бэ гэж бол ингээд мэдсэн байх. Тэгээ түрүүн хэлсэн шатрын амьдралтай ингээд нэг холбоотой болцсон. Нэгэнт шатргүй бол бид нар бол амьдрч чадахгүй угаасаа тий нөгөөдхөө үсэд. Тэгэхээр яагаад амьдрч чадахгүй байгаа шатар тий шатргүйгээр. Тэгээд шатрын яг ямар болчоод ингээд байгаа тий. Шатрын өөрийнх нь давуу талууд, шатрыг ер нь Батцүрэн гэдэг хүн, тэг их мастер хүн тий шатрыг юу гэж харддаг юм.
ямар спортын яаж оюунд нөлөөлдөг те ямар давуу талуудтай. Тэгэхээр шатрыг гоё өөрийг нь яриач. Яг тэр шатрыг. Тийм. Тэгээд бас шатрыг өөрийнхөө үгээр тодорхойлол бас юу гэж тодорхойлмоор байна тий. Тийм. Ер нь ах гэж одоо ч гэсэн ер нь шатрыг спорт гэж боддог. Ер нь спортоор нь л бодож явдаг. Тэгээд анх орохдоо мэдээж те энэ спортын нэг нойм нь болчих гэж орж байгаа шүү дээ. Тэгээд тэгээ явандаа цааш ингэж ярьж ирсэн. Гэтэ спорт гэж боддог. Тэгээд шатрыг болохоор математик айгүй хэрэг болдог гэж хүмүүс хэлдэг. Тэр бол мэдээж үнэн бах. Бат би ч энэ хэрэг болжсэн математик. Гэтэ энэ багасаа сурчсан болохоор ялгааг нь мэдэхгүй. Гэхдээ энэ хэрэг болжсэн байх гэж боддог. Ялгууя хурдан бодох тий. Шатарчсан хурдан тооцоолоход бас тийм хэрэг болдог. Тэгээд шатарт болохоор одоо гэтэ ганц юу сул тал юм таалагдгүй юм юу те шагналынхаа сан жоо байгаа гэхдээ. Тэгээд тэр нь жоохон таалагддаг гэж жаас сонь санаа. Яг нөгөө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд бол те бид тэрнээс өөрөө бол бүх юм давааталтай шүү дээ. Тэгээд жоохон өөр устай харьцуулах гэж жоохон муухай. Гэтэ өөр гадаадын тамирчтай харьцуулбал те шагналын аягүй жоохон муу байдаг. За тэр яг нэг хүндрэл бэрхшээлтэй талууд ярих нь угаасаа зөв. Тийм бид нар угаасаач бас юу н асуу гэж бодож ирсэн тий. Энэ шагналын сан гэлтгүү тий. Тий. Энэ гадаад руу явахад бас мөнгө гэж шагнал цагуу хэрэг болдог шүү дээ. Тиймэрхүү асуудлууд бол байгаа тий. Тэгэхээр спорт гэдэг өнцгөөсөө шатрыг аягүй хардаг. Энэ нь одоо нөгөө нэг тамирчин хүний ер нь тамирчин хүн энгийн хүн гэдэг хоёр хүн чинь шал өөр хоёр хүн байдаг тий. Тэгэхээр тамирчин хүний тэгвэл давуу талуудаас ярьж өгөөч. Яг тамирчин хүн гэж яг ямар хүн байдгийг? Ямар онцлогтой хүн байдаг? Тамирчин тэгэхээр өөр дээрээ л жишээ аваа тий. Яг тамирчин гэдэг үгийг болохоор яг тим одоо спортоор хичээлж байгаа тий. Яг ямар ч хамаагүй спортоор хичээлж байгаа юм яг тим спорттоо яг хамаг ма зориулсан тий. Хамаг ч юм их биш. Айгу ихэм зориулсан. Тэгээд тиймд айгу тууштай явж байгаа тийм үнийг тамирчин гэж хэлдэг гэж боддог. Яг зүгээр сонирхчих юм бол те зүгээр сонирхлоо явж байгаа хүн чинь тамирчин гэхэлээ бас мэргэжлийн тамирчин. Тийм мэргэжлийн тамирчин. Тэгээд тийм болохоор бас тамирчин гэдэг нь тим спортоор тухайн спортоор бас нэлээд хөдөлмөрж явж байгаа тийм юм гэлтэй юм бол тийм маш их юм зөв түрүү яг зөв хэллээ. Бүх юмаа зориулж байгаа шүү дээ тэр чинь. Маш олон нөгөө эдийн засгийн хэллэгээр бол алдагдсан боломжийн зардал гэж байдаг. Яг би тэр хийгээгүй миний боломжууд миний дандаа алдагдсан боломж болоо. Тэгээд тэрний зардал тэгэхээр тамирчин хүн өсвөрийн 10 жилд байгаа хүүхдүүд бол тэр алдагдсан боломжийн зардал бас өндөр өдөг. Гэхдээ зөрөөд нөгөө нэг юмдаа тууштай олон жилийг зарцуулаад явсан болохоор нөгөөдгийнх нь давуу тал нь өндөгөө гараад ирдэг учраас нөгөө зардлуудаа бол ингэж дардаг. Тэгэхээр нөгөө нэг зардлын хувьд ч тэр үзүүлж байгаа зүйлийн хувьд ч тэр энгийн үнээс бол хамаагүй тий үлдэж байгаа юм ч тэр илүү байдаг тий. Сайн хариулт өглөө тий. Тэгээд дээрээс нь тамирчууд бас нэг нөгөө хувь хүний талаас угаасаа тэмцэгч байдаг тий. Тийм тэр бол бүр ясны угаасаа л тэмцэж байдаг шүү дээ. Тэгээд би яг ингэж Батзүрэнгийн маань хувьд их сургуулаа төгсөөд бас нэг 25 настай үед бол шатрыг бүр илүү тодорхойлж гаргаж ирэх байх те. Тэр үед бол ер нь бол ирээдүйд бол шат өөрийнхөө тоглосон өргөө нэрээ яг энэ асуултыг би марцсан шүү дээ. Өөрийнхөө нөгөө тэмцээн уралдаанд тоглосон өргөөд бас ингээд том супер их мастертай тоглосон өргүүдээрээ хөөрхөн жижигхэн бас өсвөрийн тамирчид хэрэгтэй ном гаргана гэж боддөг юм уу яадаг юм. Тийм бол тасалжуулж авсан үед шүү дээ. Яг ном гарахтаа ч гэдэг юм уу зүгээр тасалжуулж болоогүй ч үедээс юм бол ном гаргана гэж бодлого байх юм. Яг өөрийнхөө ч хэлдэг шүү дээ. Тэр нь бол энэ өөрийнхөө гэж бодож байгаа. Өөрийнхөө тийм шилдэг өрөө ч юм уу бас хослуулаад оруулчих тий. Тийм өөрийнхөө муу тагс өрөч хамаагүй шүү дээ. Тийм ном ер нь гаргана гэж бодож байгаа. Тийм гаргаарай. Тий. Нэг ягаад би ингэ хэлээд инехээр Монголд хэл дээр шатрын өөрсдийнх нь сурах хөвчүүд айгүй байхгүй. Дандаа л англи хэл дээр үзэн, дандаа л орс хэл дээр үзэн. Тэгээд нэг хүүхдүүд нь хэлээ сурах гэж тий хэлээ сурчаа дараа нь дахиад номнуудаа ойлгодог болно гэдэг цаг хугацаа алддаг. Тэгэхээр одоо ингээд өсвөрийг төлөөлж тий Монгол улсыг төлөөлж ингэж супер их мастерлуу зүтгэж байгаа. Одоо өсвөрийн тамирчид маань тий миний хувьд бол одоо дүүнер маань өөрсдийнхөө энэ өргүүдийг өөрсдийнхөө харах өнцгөр
олон иймэрхүү бас хажуугаар нь зүйлүүдийг хийж байгаарэ гэдгийг бол уриалмаар байна те. Тэгснээрээ нөгөө өсвөрийн тамирчид Монголын шатрын хөгжил маань нөгөө нэг дээдлийнхээ ах эгчнэрийн юмнуудыг үзээд улам бас эн чинь цэцэглэх нэг суурь болох юм шүү. Бас үзэж байгаа бусад мэрэгжлийн өсвөрийн тамирчидтай дүүнэстээ бол хандаж хэлмээр байна те. Тэгээд дээшээ ч гэсэн. За тийм байна. Тэгээд бас подкаст маань энэ хүрээд ирэхэд өндөрлөх төгч байна. Тэгээд хамгийн сүүлийн асуулт манай Баярмаа хөтлөгч маань байна уу те. Тэгээд окей. За. Сайн нэг хэдүүлээ шатрын талаар хийж байгаа бас нэг хүндрэлтэй тал бас байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо манай Бацрын маань ивент итгэж байгууллагатай юу тий? Тэгэд мэдээж одоо зорилго нь бол одоо 2600 2700 супер их мастер тавьсан байна шүү дээ. Тэгэхээр энд бол мэдээж гадагшаа тоглосон. Тийм тоглохын тулд одоо тамирчин хүнд бол мэдээж санхүүгийн асуудал бол хамгийн том асуудал байдаг. Тэгээ ялангуяа одоо тэр төвшин рүү очиж гэж байгаа одоо тамирчны хувьд бол одоо бүр их асуудал байна. Одоо хамгийн наад зах нь ихлээр дасгалжуулагчийн зардал тий дасгалжуулагч гадны дасгалжуулагч авахд тийм ээ. Тэгээ гадагшаа тэмцээн авах тийм ээ. Оролцох тэмцээний тий. Тэгээ бол шатар маань өөр их олон өдөр зохион болгодог. Нэг өдөрт нэг л өрөв тоглодог тийм ээ. За тэгээд хүмүүс бас яагаад гэдгийг бас ойлгохгүй магадгүй яагаад зардал их ороод байгаа тий. Хамгийн энгийнээр одоо хүмүүс бол бусад спортыг үздэг хүмүүс бол сайн мэдэх. Маш удаан үргэлжилдэг маш шатрын спорт бол. Тэгэхээр хамгийн энгийнээр хоолунд буудлын мөнгөөс ахуулаад зардлууд маш гардаг л та. Тэгэхээр одоогоор ивент итгэжтэй юу тий. Тэр класс нь сонирхмоор супер их мастерлоо зүтгэхдээ энэ санхүүгийн асуудлыг ер нь бол яаж шийдэх үү гэсэн төлөвлөгөө бодлууд байна уу? Тэгээд одоо сонир юутай байна. Тий. Би ер нь дэшээ төвшин рүү дэшээ 2016 төвшин рүү харах юм бол санхүү ивент итгэжтэй мэдээж болол хэрэгтэй. Тий. Тэгээд тэр замдаа бас болно гэж бодож байгаа. Мэдээж амжилт үзүүлээд ирвэл олон ивент итгэгч нар олдох байх. Тэр юу тэмцээн рүү явахад нэг олон зардал гардаг гэсэн шүү дээ. Тэр л энэ хүмүүс жоохон яаж мэдэхгүй байж магадгүй. Нэг олон хоног байрладаг те бас гадаад руу явж байгаа юм чинь буудлын мөнгө, хоолны мөнгө гэдэг олон зарлууд. Тэгэхээр замын нислэг те. Тиймэрхүү юм дээр хамаг бас зарлууд гардаг. Тиймэрхүү юмныг бас хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Тэгээд бас жоохон санхүүгийн асуудалтай гэх. Тэгээд хэлээд байгаа. Тэрийг хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Ер нь нэрэ баримжаагаар ер нь баримжаа байна уу? Өдийг хүртэл ингээд тэмцээн уралдаанд оролцоод ингээд явхад нийт ер нь ингээд зардлын байх. Ер нь нэг тэмцээн чинь тэгэл 3 4 сая тий. Одоо 3 сая ч явсан. 3 4 сая. Миний үед 3 сая байлаа. Одоо тэр чинь нөө доллар өссөн. Шууд доллар өссөн. Тэгээ дада нисгонгосны зардал марлч одоо ковидос бүр өндөр боллоо. Одоо нэг тэмцээнд явхад бол нэг дундчаа 8 сая бол байна. Тийм бах тий. Би ч одоо нөгөө хойно сурж байхдаа нөгөө хөрхий заримдаа нөгөө тэмцээнүүд нөгөө гадаад тамирч гадаад нь шүү дээ тэмцээс тэгэхээр чи нөгөө нэг Оросд нөгөө тэмцээнд гадаад хүний нөгөө бүрдүүлэх гэдэг нөгөө нэг өнгөө тэмцээнд даах ч юм урилга явуулдаг. Тэгэд бол яг нөгөө нэг зэг зардал гарч байгаа шүү дээ. Тэмцээнд тоглохоос бага болох сайн мэдэхгүй байна. Тийм. Гэтэ ер нь бол тийм бас нөгөө идэвхтэй тоглох байхгүй гол нөгөө идэвхтэй тоглохгүй байгаа учраас нөгөө сайн мэдэхгүй байгаа. Тийм. Тэгэхээр Бацрынгийн маань тий одоо ингээд бас үзэж төмөн донд тийм ээ бас шатар дортой хорхоотой тийм мундаг хүмүүс байгаа бол бас ингээд цаашдаа дэмжих нь бол дамжихгүй байхаа гэж найдаж байна. Тэгээд бас шатрыг ойлгодог хүмүүс бас илүү хүргээд бас манай шатарчид ч гэсэн илүү хүргээрээ тийм ээ тэгээд цаашдаа бас илүү хандгуулуу гэж. Тийм одоо тэгээд яг энэ подкастыг ямар нэгэн өнцөг болнаас ингээд та үзээ сууж байгаа тий тэгэхээр холбогдохыг хүсвэл шууд манай одоо комментэн дээр бичээд ороод ирэх юм бол шууд Бацрын үцэд байгаа. Ер нь бол 2600 2700 та их мастер гэдэг чинь бол одоо бүр оргил суперүүд шүү дээ. Тэр супер хүмүүсийн амьдралын төвшин амьдралын одоо тэр цалин шагнал хүсэг бол ярихгүй тий. Тэд нар бол угаасаа одоо бүр одоо насаараа тий ингээд амьдрах нь бол ингээд байгаа. А манай Монголын нөхцөлд бол тэр бол маш хүнд асуудал. Одоо манай мундаг үе их мастерууд маань бүгд л одоо тийм хангамж бол муутайгаа нэгэнт одоо хүндснийх бас хүндмүү санагдлаа тий. Тэгэхээр одоо эдгээр хөгжиж байгаа. Гэтэ бас мэдээж сайжирч байгаа тэрийг бол мэдээж хэлхэн зүйтэй баг. Гэтэ улам сайжрах хэрэгтэй байгаа шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд сүүлийн асуултыг бас асууж байгаа. Тийм тэгээ одоо Бацрындээс үеийнхэн шатарчид тийм ээ. За тэгээд бас өөрөөсөө дүү тийм ээ өсвөрийн шатарчдад хандаж одоо хэлэх үг юу вэ? Гой зөвлөгөө байвал одоо хэлэх боломж олгож байна. За яг одоо өсвөрийн шатарчд те шатрын спортоор хичээлж байгаа бол бас нэлээд хол сайн яваад үзээрэй л гэж
хэлмээр байна. Мэдээж яг замдаа нэлээд юу асуудал гаргалах те. Зүгээр доороо ил санхүү гэж байгаа болохоос бас нэлээд сайн талууд бас нэлээд гарч ирэх шүү гэж хэлье да. Тал олонтой шүү гэж. Тэгээд яг супер мастер гэдэг тэр оргил дээр хүрснээр дараа жинхнээсээ ийм давуу талтай шүү гэдгийг бүр сайн дэлгэрүүлж гаргаж ирж олон нийтэд сайн ярьж байгаарай. За ингээд дахиад уламжлалтын соор энэхүү дугаарыг маань нэрээ өгөх байгаа. За тэгээд Монголын хамгийн залуу их мастрын рекорд тогтоосон Батцүрэн гэрээ нэрлээд те Монголын хамгийн залуу их мастер Батцүрэн гэж нэрлээд энэхүү дугаарыг та бүхэнд хүргэнэ. За тэгээд дугаарыг ихэнд хэлсэн байгаа. Тасралтгүй подкастуудаа болохын сая битэрийн хувьд бол наадам гэж жоохон амарчлаа. Тийм хүн л болсон хойно. Тийм дээрээс нь өмнөх дугааруудыг бас үзэх боломжийг та бүхэнд бас олгосон тийм хугацаанд. За ингээд манай Нүдэл подкаст те Монголын хамгийн анхны одоо шатрын подкаст байгаа. Тэгэд өргөдөж ирсэн Батцүрэндээ баярлаа. Тэгээ цаашдынх нь зориг, амжилт те бүх амьдралынх нь бүх зүйл те найз охин те бүх юмд нь одоо аз жаргал амжилт эрүүлэнийг сайн сайхан эерэг өөдрөг бүхнийг одоо битэрийн зүгээс бол хүсэж байна. За тэгээд 5 дахь подкаст маань өнөхөрөөд өндөрлж байна. Тэгээд дараагийн подкастаар уулзтлаа. Баярлалаа.